бид нар энэ зүйлийг яг байндаа онсон, яг зөв хаанчлалын тэр ажил үүсэлтийн зүтгэлээ зарцуулж ийнэ үгүй юу гэдэг дээр надад маш илчлэлтэй сүүлийн үед маш харагддаг. Одоо илчлэгдсэн байгаа. Тэрнээсээ нэг зүйл хуваалцъя. Нэг одоо жишээлбэл ингээд отгой өдрийн ажил ч юм уу ингээд аюу оройд суудаг байхгүй. Тайлан балаас харан байл. Нилээ оройддаг. Энэ жилээс юу оройдох юм риск багссан байгаа. Яагаад вэ гэхээр ажлын төлөө бид нар ингэж зүтгэдэг мөртлөө үгийн төлөө түүний дээр оршин хүсч тэмүүлгэн дугацаа. Бид нар өөрсдийнхөө махан биений янз бүрийн хүсэл ажлуудаас жилүү тэр түүний тэр ажлын төлөө түүний тэр үгийн төлөө бид нар тэгж зүтгэж гин үү гэдэг ийм асуудал надад баян бодогдож байгаа. Тэгээд нэрэл юм байна да. Бид нар яг ингээд урдаан ингээд за ажил ер нь бол манайхан бол их ажилласан хүмүүс манай цуглааныхан ер нь их залхуу хүмүүс хоо тэрнээсээ илүү Бурхныг таньж мэдэх тэрнээсээ илүү хаанчлалын тэр төлөө тэрнээсээ илүү бид нар гэрэл давс байх тэрнээсээ илүү тэр хүүгийн мөн чанарыг бид нар харуулж амьдрах дээр бид нар хэр зэрэг байна вэ? Би энийг бүр таахан бүр асуулт хэлбэрээр бүр та хэлмээр байгаа. Мэдээж бид нар сургагдж байгаа, бэлтгэгдэж байгаа, бид нар өөрчлөгдөж байгаа. Бид нар энэ зүгээр аврагдаад ингээд гаццсан христчдийн энэ бүлгээс бид нар тэр нарийн зам руу академид орцгоодсон. Зарим нэг талбар дээр хойно үлдсэн, зарим нь орцсон ороогүй янз янз л байна. Хамгийн гол нь энэ нарийн замд орох хамгийн том миний хэлэх гээд байгаа нь ерөөсөө зүтгэл. Бидрээс Бурхны гэсэн бүх зүйл рүү бид нар зүтгэж байгаа зүтгэл маань хаана байна гэдгээс маш том шалтгаалтай байна. Бид нар яг өндөө энэний хаана байна? Та яг орсон ороогүй гэж бодохоор зүгээр би зүтгэж байгаа юу үгүй юу гэдгээ л харж байна. Тэр чинь танд маш том хариулт өгнө. Мэдээж Бурхан бидрийг тэр нарийн замаар оруулаад тэр сэнтийн өрөөнд суулгаад дэлхийг хаанчлах гэж байна. Энэ айгүй энгийн төлөвлөгөө. Бидний сэнтийн өрөөнд ороход бидний зүтгэл одоо маш том чухал зүйл. Бид нар сэнтийн өрөөнд дотор орчоод одоо зүгээр зүтгэлгүйгээр бид нар тийшээ орох тухай ерөөсөө байхгүй. Гэхдээ энэ дэр талбар болгон дэр гэж байгаа шүү. Зөвхөн нэг ингээд зүтгэж ийгээд өглөөнөөс оройжингоо Библи унших сухыг хэлээгүй. Амьдралаараа, сүнслэг цагаараа бүхэл төлөөр бүхэл талбар дээр зүтгэл гаргах хэрэгтэй. Бурхан биднийг Бурханы зүгээс бүх ажлаа хийцэн. Тэр бол үнэхээр ажилтаа бол төгс нэр. Түүний зүтгэл бол хамаагүй бидний бүр төсөөлөөгүйгээр их байдаг. Биднийг одоо зүтгээч гэж хараад байгаа байхгүй. Ерөөсөө өнгөрсөн 7 хоногт нөгөө Сүхбаатар дүүргийн сүм чуулгануудын нэг залбирлын цаг гэд нэртэй яваад очсон. Залбирж байгаа үнэхээр цөөхөн байлаа. Тэгээ манай сүмийнхэн бид нар бас очсон. Тэгээд тэр дундаас та тэр хүмүүс ямар байх нь сонирн биш. Хамгийн гол нь бид нар тэр хүмүүсийн төлөө бас залбирах ёстойгоо бас хаалж харсан. Бидний зүтгэл бид нар бас зөвхөн энүүхэн эндээ ингээ хотын сүмийн хідүүн гэхээ биш. Бид нар одоо бүр энэ газар нутаг, орон нутагтаа бид нар бас тэднийхэн төлөө бас залбирах ёстой байна гэдгийг харсан. Өшөө бидний зүтгэл гээд бидний ингээд зүтгээд байгаа маань юуны төлөө гэдгээ бас ойлгох ёстой байна. Бид нар яг яах гэж бидний одоо зүтгэл яг хаана яваад байна? Яг үнэхээр зүтгэх ёстой зүйл рүү чиглэсэн байна уугүй юу? Бас харах ёстой юм байна. Бидний Христийн бие гээл ингээд Улаанбаатар дахин сүм дүүрэг даяар гэж яригдж байгаа боловч энэ сүм чуулгануудын тэр зүтгэлийг яг нэг чиглэлд харуулмаар санагдсан надад. Тэнд ингээд тал тийшээ ямар санаа нэгдсэн байхгүй хүмүүс залбирал нэртэй ингээд нэг ингээд унтаа ингээд зогсож байгааг хараад үнэхээр одоо сэтгэл өвдөж ийлээ.
Бүр үнэхээр яг тэнд бол нэрээ Бурхны ажиллагаа үнэхээр хэрэгтэй санагдсан. Бурхны ажиллагаа гэхээс илүү надад бүр бид нар тэр зүтгэлээрээ тэр хүмүүсийг бүр чирмээр санагдсан. Харуулмаар санагдсан. Тэр хүмүүс ингэж та нар ингэж бүр ийм битгий ухаж байгаа ч гэж хэлмээр санагдсан. Энэ үг бүр хүн болгонд очиосоо гэж бодож. Бид нар зөвхөн ингээл хотын сүм энэ бид нар аягүй сайхан үг сонсдог. Бид нар ийм гэдэг энэ бол Бурхан зөвхөн биднийг гээгүй байхгүй. Энэ Христийн бие, энэ Монгол үндэстэн энэ биднийг одоо бүр загвар болгох ч бол гаргаасаа. Бүр яг бүр төгс гаргаасаа. Бид нар хэлэх ёстой үгийг дамжуулж хэлдэг байгаасаа гэж бодож. Энэ зүтгэлээ бид нар бас олж хармаар. Энэ нарийн хоолой хонгил гэж яриад байгаа энэ зүйл рүү бид нар мэдээж итгэл бидний одоо Бурханаас бидний төлөвлөсний дагуу хэлбэржүүлэлт маш их хэмжээний шижиржүүлэлт ажлууд явагдана, зүрхээ томруулна. Маш их ажлын ажлууд байгаа. Миний сануулж байгаа нэг ажил нь энэ зүтгэл юм байна шүү. Энэ дээр бид нарыг өрөөсөө бүр фокусо тавья. Яг нэрээ юуны төлөө зүтгээд байгаа. Бид нар улаан мөнгөний төлөө ч юм уу ингээл ажил ингээл гараад ирвэл дайрдаг. Манай ихнэр байна. Нэг ажил ингээд урдаа эхлэрч байгаа. Заавал шөнө өрөөж дуусгачээж ингээд салдаг ч юм уу. Ийм зүтгэл байна. Тэгээ би бол хажууд нь хүрдэг ч үү, талын талд нь ч хүрэхгүй. Тэгээд би боддгийн. Ийм амар зүтгэл. Бид нар анх Христээр ирчээл ямар их ингэж хайж зүтгэж ирж ийла. Ямар их ингээл тэр түүний хайрыг ингээд мэдрэх гээл ингээл тэр зүтгэл бид нар бүр тэрнээсээ бүр хэд дахин илүү амар байгаа байхгүй. Тийм шүү. Яг та нарт байх одоо capacity юм уу хүчин чадал те тэр зүтгэх хүчин чадлыг та хэдэн үеийн ашиглаж чинь. За одоо бүр машин хонгод хөрөмчийг асуу. Айгу энгийнээр та яг хэдэн үеийн та зүтгэж чадчих. Үгийн төлөө цаг гаргах те Бурхантай тэр хамт байх залбирал одоо найз нөхөд одоо энэ бүх Христийн ах дүүстэйгээ та нар хэдэн хувийн цагаа та нар зарцуулж чадчих. Ингээд зөвхөн цагаал ирээд харж тэгэхэд нэрээ бидний зүтгэл хаана яваад байна вэ? Цаа чин итгэвч биш дэлхийн хүмүүс яаж зүтгэж чинь? Өөрсдийнхөө тэр зорилгын төлөө тэдний зүтгэлийг хараад бид нар бүр гайхдаг. Бид нар тэндээ сурах хэрэгтэй байхгүй юу сурах юм? Мэдээж тэдний итгэлийг биш. Гэхдээ тэдний ингээд нэг юмд ингээд дайрж орж байгаа тэр зүтгэл байж шээ. Бид нар яагаад тийм үхвэнцээ байгаа? Бид нар яагаад нэг жоохон ингээд аврагдлаа гээл ингээд нэг налаагаад найс ингээд зүтгэл байхгүй. Тэгэл ингээд сүмч одоо юунд хамрагдах болохоор бүлийн уулзалт янз янз юм хамрагдах болохоор ажилтай. Завгүй. Өөр нэг шалтгаанууд зөндөө гарч ирээд идэг. Тэр зүтгэл чинь хаана цагаа зарцуулах ёстой зүтгэлээ та хаана зарцуулаад байна? Эдгийг л би өөрөөсөөс асуугаад чи. Энэ цаг чи та нар цаг хаагдана гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь хаагдана шүү дээ. Хаагдахад та яг тэр хөөцөлж исэн ажилтайгаа зуралдаад үлдэх үед та юу бодож чи тэр үед юу болох вэ? Таны зүтгэжсэн тэр зүйлтэйгээ та үлдэн шүү дээ. Та юуны төлөө зүтгэжсэн тэрнтэйгээ үлдэх гээд нь шүү дээ. Бид нар хаанч тэгэл ярьдаг, тэгх ёстой гэж ярьдаг. Гүйцэтгэл яг ажил дээр ингээ харахаараа жоохон ингээд хазаагаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Наад миний хувьд ч тэгж мэдрэмж төрдөг. Тэгээ энэ зүйлийг би таанд хуваалцах гэсэн. Тэгээ энэ дээр хэдүүлээ бүр шийдвэр гаргацгаая. Хүн бүр дотроо яг үнэхээр нэрээ зүтгэж үнэхээр зүтгэлийн минь харагдаад байгаа энэ цаг би үнэхээр яг зогсож чадж гин үү? Энэ дээрээ хэдүүлээ эргэж хараад шийдвэр гаргаад хувь хүн бүр өөрөөсөө шийдвэр гаргаад бүр урагшлаа. Бидний энэ зүтгэлийг хараад энэ бос цөм чуулганууд нэг юм харах ёстой бид нар. Энд нэг ажиллагаа хийх ёстой. Итгэхгүй ихнэр нөхрүүд чинь ч гэсэн таны зүтгэлийг харна. Таны итгэлийг харна. Тэрнээс биш өөр танаас нэг харах юм байхгүй гэдэг. Энэ хүн бүр бүхнийг хаяад энэ хүн зүтгэж байгаа гэж хараад эднэр тэрэн дээр чинь яг ариусс ажиллах байхгүй. Тэр хүний зүрхэн дээр юм хийх байхгүй. Библийн түүхүүд яг л тийм байгаа. Тэр хүмүүс зүтгэж тэр дээврийг хуулаад орж байгаа тэр дөрвөн найзын зүтгэл өшөө тэр бүхэл библийн түүхүүд дээр Бурхан хийгдэх ажлаа хийчихэд хүн өөрөө зүтгэхийг ч хараад байгаа байхгүй. Тэр зүтгэсний дараа л юмаа хийгээд байгаа байхгүй. Тэр хүмүүс өөрчлөгдсөн дараагийн төвшөнд гарсан хүн болгон өөрсдөө зүтгэлийг харуулсан байхгүй. Их бага хэмжээнд хамаагүй. Тэр тодорхой хэмжээгээр хийх ёстой юм аа хийсэн.
Одоо бид нар ч гэсэн тэр хийх ёстой юм хиймээр байгаа байхгүй. Аль юм болгоо ийм нэг үхэнц нэг ийм ингээд нэг сулбар улбар би бүр ийм бөөдсөн юм бүр дургу үрж байна. Бүр ийм бүлээн юм хараад үнээр уур үрж байна. Бид нар ингэж нэг ийм хоёрын хооронд ингэж байх юм бол ийм байх хэрэг байхгүй. Ерөөсөө ийм байх шаардлагач авах. Энэ бид нар энд ингээд сүм чулаан ингээд хийж чинь. За бид нар ийм ном юунуудыг бичлэг энэ юунуудыг ингээд дэлхийд даяар ингээд хүмүүс сонсож чинь. Бүгдэнд нь хэлээ. Энэ өөр сүм чуулганы хүмүүст ч хэлээ. Ийм бүлээн байдлаа болцгоё. За бүгдээрээ босцгоо. Бүх хатар, бүх мата, бүх хүндэт бишэр, бүхэл эрх мэдлүүд нь, бүхэл хаанчлал засаглалууд нь бидний бурхан эцэгт мөнхөд өөр доших болтугай. Амен, амен, амен. Халелуя. Халелуя, халелуя. Оо, хайртай минь гайхалтай. Халелуя. Цөмөрө түр зогсож байгаа ч гэж би хүсэж байна. Цөмөрө дахиад залбирая. 2-3 зүйл бидэнд байгаа. Тэгээ ер бид нар энэ талаар бүтэн сайдар хамтаа цуглах болгондоо дуу хоолойгоо нийлүүлэн залбирах болно. Энэ бол хамгийн эхлээд яа харахгүй Монголд байгаа сүм чуулганууд. Бид нар та нар 5 өдөр очиод өөрсдийгөө хэн болж өссөнөө харсан байх гэж итгэж байна. Хэн та нарыг өсгснийг та нар харсан байх. Та нар хинтээ алхадгаа мэдсэн байх. Тэгээ мэдээд нэг сэтгэлээр унаагүй баха. Бас хүмүүс өнөөдөр ямар өрөвдмөр байгааг та нар харсан байх. Тэд нар лөө хийж очихгүй биднээс өөр. Хийж. Харин тэд нар хүмүүсийн хүлд гიშгдэх ёсгүй. Амен. Бурхан минь гайхамшиг өгөөч гэж бид нар хүсэж байгаа. Харин гайхамшиг бол өгөгдсөн бид нар байхгүй. Бид нараар дамжиж очиод сэргээгдэх тэр хүмүүс, ам орох тэр хүмүүс. Та харсан байх. Оо би энэний төлөө төрж гарсан юм биш үү гэж. Энэний төлөө би хүчрхэгдсэн юм байна. Энэний төлөө дуу хоолой надад өгөгдсөн юм байна. Энэний төлөө 40 жилийн турш бид нар энэ үгийг сонсож байгаа юм байна. Үнэхээр энэ цаг нь ирсэн юм байна гэдгийг та нар харсан баг. Уйлсан ч зөвхөндөө. Христийн би Исаягийн хэлсэнчлэн үнэхээр би биш болсон байна. Үнэхээр цус шарах болсон байна. Дахиад хаанаа цохиулмаар байна гэж Исая бүр уйлж ирсэн. Харин бид нар өнөөдөр сүм чуулганы төлөө залбирх болно. Амен. Биднийг ийм болгож чадсан бурхан. Бидэн дээр зүтгэлийг асгаж чадсан бурхан. Биднийг асааж чадсан бурхан. Амьдруулж чадсан бурхан. Христийн бүх чуулганууд дээр өөрөөр нь дуудагдсан шүү заа. Би хүнээр байгуулагдсныг ерөөсөө яриа. Хүнээр байгуулагдсан тэр үнэн өөрөө хариуцах байлгүй. Харин бурхан үнэхээр би бол гэж төрүүлсэн. Өөрөө гаргаж ирсэн, өөрөө үгээрээ төрүүлсэн. Одоо яахаа мэдхээ байцсан, хаашаа очихоо мэдхээ байцсан, хинтээ уулзхаа мэдхээ байцсан, юу гэж хашгирхаа мэдхээ байцсан, хашгирах дуучих болсон. Тэр хүмүүс тэр ах дүүсийгээ төлөө бид нар залбирх болно. Дараагийн бидний залбирал бол яхахгүй Монголынхаа төлөө бид нар залбирна. Яг л үндэстнүүд шийдвэрийн хөндийг цугларсан. Бид нар сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авч байгаа маш том ёслолыг харсан. Зүгээр хүмүүс ярихдаа 4 жил нэг удаа болдог ёслол гэж үгүй. Энэ үндэстэн өнөөдөр шийдвэрийн хөндийг төрж ирээ шийдвэрээ гаргасан. Энэ үндэстэн л шийдвэрээ гаргасан. Зарим нь зөв шийдвэр, зарим нь буруу гэж байна. Тэрийг ганцхан бурхан мэднэ. Монгол ч гэсэндээ ямаа үндэстэн болоод түүний зүүн гар талд зогсох ёсгүй юм аа. Харин бид нар хонь үндэстэн болоод түүний баруун гар талд зогсох ёстой. Бид нар түүний алдрын үлгийн байх ёстой. Бид нар түүний амар тайвных нь оршихгүй газар байх ёстой. Бид нар олон үндэстнүүдийн хорогдох газар бат сайз нь болох ёстой. Энэ үндэстэн уруудахгүй харин үргэлж өгсөх болно. Энэ үндэстэн хизээч сүүл байхгүй харин дандаа толгой байх. Тэм учраас бид нар өнөөдөр дуу хоолойгоо өндөрсгөж үнэхээр энэ үндэстэн ямар ч шийдвэр гаргах гэж байсан. Шийдвэрийнхаа хөндийг зөв байраа эзэлсэн байгаас. Бид нар зөв байранд очсон байгаас. Бид нар мундаг сүм байж болно. Бид нар үнэхээр сүнсээр хүчрхэг болсон байж болно. Гэтэ юуны төлөө юм бэ? Яг энэний төлөө ш. 3 дахь нь болохоор зэрэг
Авиндра эмч маань ресторан 1 сарын 3-нд нээсэн байгаа. Тэ. Нөгөө эко хүнстэй дэлгүүрээ нээсэн шүү дээ. Одоо ресторанаа нээж байгаа. Тэгээд би та нарыг бас хувьдаа ч гэсэн үргэлжлүүлээ залбираасаа гэж хүсэж байгаа. Тэгээд Авиндра эмч маань жоохон зам муутай байгаа. Яа тэгвэл дөнгөж шинэ юм эхэлж байна. Тэгээд ресторан өдөр болгон 75 хүний өдний хоол бэлддэг гинэ. Тэгээд гэдэг чинь тогтмол 75 хүний орлого байна гэсэн үг шин. Тэгээд өөрөө нөө ресторанынхаа менежерийг бас давхар хийж байгаа. Гэтэл өөрөө эмч хүн. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь бид нар юуны төлөө залбирах гэдэг вэ гэхээр зэрэг рестораныг аваа явчих зөвхт хүн гарч ирэх хэвээр. Маш зөв хүн. Цагийн дүүрэн байдал Авиндра эмчийн хийж байгаа бүхэн дээр бүрэн биелээ олсон байх хэвээр. Тохиргоонууд хийгдсэн байх хэвээр. Зөв хүмүүс, зөв газар, зөв боломж, зөв цаг. Амен. Дараагийнх нь болохоор мэдээж хэрэг бидний хайртай сүнсний аав Филипп пастрын маань тухай байгаа. Тэгээд сая фейсбુક дээр харахад бол гайгүй сайхан мэдээ ирсэн байлээ. 2 сарын 3-нд хагалгаанд орох гэж байгаа. Тэгээд яг ерөнхийдөө юу болсон бэ гэхээр зэрэг давсаг бөөрийн үйл ажиллагаа нь хямарсан. 11 сараас хойш нэлээд өвдсөн гэж байна. Тэгээд шинжилгээгээр бол давсаг зүгээр байна гэж хэвэн байна гэж гарсан. Ганцхан бөөрөнд жоохон асуудал байна гэсэн. Тэгээд яг ямар хагалгаа хийх гээд байгаагаа бичээгүй байна лээ. Гэхдээ битгий санаа зовоороо амь насанд аюулгүй шүү гэж хэлсэн байгаа. Гэхдээ ямар ч байсан хагалгаа хийх ёстой. Эх 7 хоногт би чадвал скайпаар яриад одоо яг ямар төрлийн дурангийн хагалгаа юм уу эсвэл одоо бүр нээх гээд байгаа юм уу тэрийг нь одоо мэдэж авах гэдэг. Тэгээд фейсбુક дээр болохоор зэрэг тэр маш том тест өгсөн одоо шинжилгээ өгсөн тэрний хариуг сайн гарлаа би тэмдэглэж байна гэсэн зураг тавьсан байсан та нар харсан бол тэ. Тэгэхээр 27-оос хойш хаалгаандаа бэлтэж байгаа. Тэгээд давсаг хоосон байж бөөрийн ачааллыг хөнгөлж өгж ингэж амжилттай болох юм байна л да. Тэгээд ер нь их жоохон өвдөлттэй. Давсаг бүр чи ер нь их өвдөлттэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр Филипп пастор маш хурдан тэнгэрэх ёстой. Зүгээр бид нар дээр ирж ажил хийхин тулд биш зүгээр л тэр хүн тэнгэрэх ёстой. Бидний аав ирж хүчтэй байх ёстой. Бидэнтэйгээ хамт байх ёстой. Бид ч бас түүнтэй хамт байхыг хүсэж байна. Тэгэхээр энэ бүх саад дотгорууд энэ бүх аргуудаа одоо дал үрж байгаа юм шүү дээ. Тэгээд ерөөсөө барал гэртээ үндсэндээ одоо л 1-2 сар бүтэн амарч штэ. Тэгээд ерөөс байнгын ийш тийшээ яваастай маш их одоо ямар гэж дарамтанд явдгийг бид нар бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ үнэхээр энэ бүхэн амжилттай байгаасаа гэж зүгээр хамтдаа залбирая тэхүү. Юундудаа хамтдаа цугларсан билээ. Халелуя. О рамасандара кавра. Я каравасандара масора. Gloria masandara кавра. Христийн бие болон чөдрөдөө тайлбар хийлаа. Я каравасандара масора. Ушочти гусе чава. Hallelujah. Oh Ramasanda. Хараар баянгаа. Тавад өршөөд игүүстэй дүүрэн битээ. Та зүтгэлээр хадуун бөгөөд таны зүтгэл гал шиг шатаж байгаа үү. Мөнхийн эцэг минь ээ. Үнэхээр бид нар Монголд таны нэрээр дуудагдсан, таны үгээр төрсөн, танаар дуудагдсан пасторууд, удирдагч нар болоод таныг хайрладаг хэн боловч хүмүүсийн дээр үнэхээр таны сэргээх цаг оршихугаас тань их батгүй.
сэргэг цагийн бодлоо. Сэргэн. Есүс Христийн нэрээр ярьж намайг сүнчөөлгөнө. Сэргэн. Халелуя. Намайг сүнчөөлгөнө сэргэн. Сорама сандара кавра. Бид нар сүнсний ертөнцид Есүс Христийн хүчлэгийг нэрээр тоох гэж байна. Монголын сүм чуулгануудыг хуваагдлын байдалд барихыг санаахж байгаа дайсны альва санаахлуудыг бид нар яг одоо нурж өнгөд тушааж байна. Ямар хагарах байхгүй. Хагарах нурж өн. Ямар цаана хэрэмгэж байхгүй. Халелуя. Халелуя. Сүнсний ертөнцид эзнийг эрэлхийлж байгаа хүн бүхний чихэнд бидний хэлж байгаа үгсүүд очих болтугай. Хайртаа таны чуулган сэргээгдэх болно Монгол газар. Энэ бол үнэхээр хамгийн түрүүнд хийгдэх ажил мөн байна. Чуулган сэргэх болно. Пасторууд сэрэх болно. Удирдагч нар сэрэх болно. Халелуя. Тэд нар сэрэх болно. Тэд нар харах болно. Тэд нар ухаарах болно. Халелуя. Сога мандара масовра. Бид нар өнөөдөр хуваагдж явах ёсгүй юм аа. Биднэрт нэг л эзэн байгаа. Биднэрт нэг л сүнс байгаа. Биднэрт нэг л бурхан байдаг. Биднэрт нэг л хайр, нэг л зориг, нэг л хүсэл, нэг л тэмүүлэл байдаг гэдэг. Халелуя. Тэр бүхэлдээ сэрэж. Халелуя. Сэрэж. Есүс Христийн нэрээр ярьж байна. Халелуя. Аава бид нар энэ үндэсний төлөө залбирч байна. Энэ үндэсний төлөө залбирч байна. Энэ үндэснүүдийн шийдвэр гаргах хүндий цуглахад Монгол үндэстэн зөв шийдвэрийг гаргасан байх ёстой аава. Хэмнээ тусгаач. Танхимыг үсэж таашаанаас аава. Добра масанда. Халелуя. Ава. Энэ үндэстэн дотор явагдах дайсны ажиллагаа гэж байхгүй. Дууссан гэж Есүс Христийн нэрээр ярьж байна. Дууссан. Халелуя. Дууссан. Чиний цаг дууссан. Чиний цаг дууссан. Хагалдаг, бутрагдаг энэ үндэсний эрхэм нандин баялгуудыг идэж дуусгахыг санаах байгаа чиний санаахгүй хизээж биелэхгүй. Хизээж биелэхгүй. Халелуя. Энэ үндэстэн үнэхээр эзэн дотор илч хүчтэй. Эд гадуугаараа үлчдэг болно. Халелуя. 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 Бүх зүйлийг та энэ газар сэргээх болно. Бүгдийг сэргээх болно. Та бидний удирдагчдыг зөв шудраг удирдагчнаар авах байна. Халелуя. 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 Бүхий шийдвэр гаргах тушинд байгаа хүмүүстэй таны сүнс хүчрхигээр ажиллаа хийх болтугай. Халелуя. Масарая тарасанда. Хатын зүрх таны гатгастай. Хүссэн цагтаа та тэр усны өсгөдөө өөрчлөж чаддаг. Орая масандара карамасора. Месия. Орая масора мендересия. Пайртава. Инондэстера таны таатын төлөө талархаж байна. Таны ажлын төлөө талархаж байна. Халелуя. Мөнхийн аваа. Бид нар Авиндра эмчийн төлөө танд баярлалаа. Таны ивээ өрөө түн дээр байгаа учраас харин одоо бид нар Авиндра эмчийн гарын ажил болгондоо таны цагийн дүүрэн байдгийг туулах гэж байна. Зөв хүмүүс гарч ирэх болтугай. Зөв цаг ирсэн байх болтугай. Зөв боломжууд бий болох болтугай. Рамасарая керемендремесия. Орая таравасанда. Керемесия.
Ora kendeberia. Хараар баян аваа. Ариун сүнсээ хүчит гараараа та түүнийг хөтлөж аваарай аваа. Ora masanda. Бид нар өөрсдийнхөө ахан дүүс болох хайрт Авиндра эмчийг ядарсан, туйлдсан, зөвхөрсөн байхыг харахыг хүсэхгүй байна. Харин улам их ирч хүч өгдөг болтугай. Хамгийн гол нь таны цагийн дүүрэн байдаг. Зөв хүн байх болтугай. Зөв ажлууд хийгдэх болтугай. Буруу биш зөв ажлууд. Зөв боломжууд нь ирэх болтугай. Халелуя рамасара. Мөнхий аваа. Та бидний пастрыг өгсөнд баярлалаа. Бидний бидний сүнсний эцгийн төлөө та талархаж байна. Тооны чигээр бид нар эрүүл ихийг тохиж байна. Өдөр дөрвөн дэх байна. Халелуя. Томасандара кава. Тогс итгэр. Өдөр дөрвөн тэгээд тогс итгэр явах. Халелуя. Маш сайн амрах болтгой таны дотор хүчтэй тэнгэр болтгой. Доравасандара кавра масанда. Халелуя. Хүүхдүүд нь өсөж том болоод хэрхэн түүний ажлуудыг үргэлжлүүлж байгааг харах ёстой. Амьдрах ёстой. Эрүүл эвчтэй байх ёстой. Тэнхээтэй байх ёстой. Аллилуйя. Бид түүний гэр бүлийн төлөө хайртайч Есүсийн төлөө ч гэсэн залбирч байна. Мөнхава таны тэнгэрч нар хүчилгэржүүлэн хүч оруулах болтугай. Таны тэнгэрч нарын идэвхтэй ажиллагааг тунхаглаж байна. Орамасандара каврамасора. Хамгийн шилдэг эмч нар байх болтугай. Шилдэг эмч нар. Цаа байх болтугай. Халелуя рамасора. Эрия каравасанда. Сэргэх сатаны оршгоос ирэх болтугай. Орамасандара каврамасора. Баярлалаа. Халелуя. Мөнх оршигч эцэг минь ээ. Та биднийг үргэлж сонсдог учраас бид нар танд талархаж байна. Үнэхээр таны цагийн дүүрэн байдлууд бидний залбирсан зүйл болгон дээр ажиллах болтугай. Хараар баян аав 2017 он мөнх эцэг зөв хүмүүс, зөв цаг, зөв боломж, зөв ажлын жил байх болтугай. Таны цагийн дүүрэн байдлын жил байх болтугай. Хонглоор хамгийн амжилттай алхсан жил байх болтугай. Таны зүтгэл дотор шатсан жил байх болтугай гэсэн. Тандаа баярлалаа. Таны хүсэл тэнгэрчээ газар дээр биелээ олж таны хаанчлал энэ газар ирэх болтугай. Амен. Цөмөрөө намайг дагаад хэлээч. Хайрт аав минь ээ. Таны хаанчлал. Миний амьдрал дээр батчиж байгуулагдах болтугай. Таны хүсэл миний амьдрал дээр тэнгэрт биелдэг шигэ биелээ олох болтугай. Амен. Халелуя. Халелуя. Мөрөсөцай. Майныг унтрах юм уу? За би дахиад зураг зурсан байгаа. Сүмийг өдөртөж байгаа хүмүүс Бурхны хийх гэж байгаа ажлыг харсан байх ёстой. Тэгээ харсан бол хүмүүстэй харуулсан байх ёстой. Эсвэл сохроо дагуулдаг шиг үлгэр болно. Тэгээ бидний хинч нөхөн дундахыг хүсэхгүй байна. Яагаад бид нар нөх рүү дуудагдаагүй. Бид нар сентийн өрөөрөө дуудагдсан. Бид нар түүнтэй хамт тэнгэрүүд дээр байршин тул дуудагдсан хүмүүс. Бас бид нар нүхний ёроол унахын тул дуудагдаагүй. Христийн бие, Монголын чуулганууд түүгээр дуудагдсан ахлагч, пастор, удирдагч нар түүгээр дуудагдсан түүнд хайртай итгэгч нар нүхэн дунахын тул дуудагдаагүй маа. Бидний дуудлага бол өөрийнхөө хайрт эцэгтэй хамт өөрийнхөө хайр тэргүүн тахилж Есүс Христтэй хамт сентийн өрөөнд ариунаас ариун газар хамт амьдрахын тулд бид нар дуудагдсан. Тэрний төлөө бид нар аврагдсан. Авралын зорилго энэ бидний аврал. Хөөс бид нар энэ хавцаач бужигнахын тулд дуудагдаагүй. Бид нар ийшээж үйлчлэл хийхин тулд дуудагдаагүй. Бид нар ийшээж өрөөгдөхийн тулд дуудагдаагүй. Харин бид нар түүний өрөөнд очиод түүнтэй хамт хаанчлахын тулд
дуудагдсан хүмүүс. Миний үгэнд итгэхгүй бол та Библийг уншаарай. Тэр биднүүсийг энэ л зорилгын төлөө дуудсан маа. Өөр ямар ч зорилго биднэрт байхгүй. Биднэрт за бэлэг тэрийг ярихгүй. Ярин гэхдээ арай болоогүй. Бид нар хэрвээ хуучин гэрээнд цөлд Мосед өгсөн загварыг харах юм бол яг энэ загвар байна. Хашаа байсан. Чи эхлээд хашааг барай гэсэн маа. Хашаа өөрөө хашаа ариун газар, ариунаас ариун газар гэсэн 3 бүтэцтэй байсан. Та нар анхааралтай унших юм бол ер нь бол Библийг анхааралтай уншаад байвал маш олон зураг тодордог юм байна. Хашаа буюу эхний хэсэг дээр болохоор зэрэг өдөр болгон хүмүүс очиж дахил өргөдөг байсан. Хин нэгэндээ муудалцсангуудаа эвлэрлийн дахилаа аяачиж өргөдөг байсан. Хин нэгэнд муу санангуудаа өршөөлийн дахилаач гэдэг юм одоо тийм ээ. Тоолол ном, Левит ном тэр чигээрээ дээд хууль бүгдээрээ энэ хашаан дотор өдөр болгон чи ямар гмийнхаа төлөө юу авчиж өгөх вэ бүгдийг заасан. Тэгэхээр хашааны эхний одоо хашаан дотор үүдний хэсэгт бол бүх юм өрнөдөг байсан. Өдөр болгон. Хоёр дахь хэсэг нь бол ариун газар гэдэг байсан. Ариун газарт бас дахилч нар өдөр болгон ордог байсан. Талхын сольдог байсан, оршихуун талхыг. Харин ариунаас ариун газарт бол жилд нэг л удаа ордог байсан. Ийшээгээ хийж орж болохгүй. Орж болох нэг л хүн байгаа бүх үндэстэн дотор. Тэр бол тэргүүн дахилч. Гэхдээ жилд нэг удаа. Гэхдээ тэр тэргүүн дахилч хэрвээ болгоомжгүй байдалтайгаар ийшээгээ орох юм бол хайнга байдалтайгаар ийшээ орох юм бол тэр хүн эндээ үхдэг байсан. Үхэнгүүд хонхноо дуурдаг байсан хувцсанд нь уяатай. Хонх дуурангууд энэ хүн үхчих гэж бодоод хүмүүс үхтлийг чирээд гаргаж ирж оршуулдаг байсан байх. Харин Есүс Христийн аврал ирээд хуулийг төгс болгосон. Төгс болгосноор яасан бэ гэхээр бид нар энд ч бужигнах шаардлагагүй болсон. Бид нар харин шууд энэ шиг орох хэрэгтэй болсон. Уул нь бол энэ чинь зөвхөн тэрүүн дахилж орох хэрэгтэй. А энэ хашаан дотор бүх хүн орж олно. Гэхдээ үйлчлэгч нь зөвхөн энэ тэрүүн дахилчийн удмын үйлчлэгч нар байх хэрэгтэй. Дахилч нар байх хэрэгтэй байсан байхгүй. Харин одоо өнөөдөр бол бид нар хаант дахилч нар. Өөрөөр хэлбэл бид нар хааны хүүхдүүд хаан. Бид нар бол хаадууд. Тэгсэн мөртлөө бид нар бас тахилчид. Тийм учраас бид нар хаан амьдардаг энэ газар руу хаанд тахилч нар учраас ордог болсон шин зам бидэнд нэгдсэн байна. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нар энэ ч бужигнаад тэгэл өчүүхэн жижигхэн одоо энэ хавьд хурж ирээд уучлаарай аваа би тэр хүнд айгүй гомдсон байсан. Гэтэ би тэр хүнийг уужиж гин би өрөөж гин. Ёост айгүй сайхан болчлоо гэд явдаг үе минь дууссан. Харин одоо бид нар нарийнхан хаалгыг олоод нарийнхан замаар алхах хэрэгтэйг мэдээд тэгээ бид нар энэ ариун газар буюу энэ хоолоор орж ирсэн ба. Би өнөөдөр сентийн өрөөн дээр жоохон ярилцъя гэж бодсон. Илчлэлт намайг цөмөрөө гаргая. Өөрийнхөө ойлгосон хэрээр л ярина. Гэтэ бид нар энэ сентийн өрөөг улам ихээр ойлгоно заа юу. Амен. Бид нар энэ сентийн өрөөг ойлгох нь чангалтгүй. Бид нар энэ сентийн өрөөг харах ёстой. Тавилгуудыг ойлгох ёстой. Тэнд хин байнга оршиж байдгийг бид нар харах ёстой. Тэгвэл бид нар би ганцаараа гэдэг өвчнөөс сална. Би ганцаархнаа бис амар ганцаардж байна. Ер нь бол яагаад ч ганцаардах ёсгүй. Бүр яагаад ч ганцаардах ёсгүй. Би ганцаардж байна гэдэг чинь би ерөөсө бурхантай хамт биш байна гэдгийг л өөртөө дахин хэлж байгаа гэсэн үг байна. Биднийг ганцаардлаас уул нь бол энэ Есүсийн загалмай дээр ёстой ганцаараа байсан шүү. Яг л эцэг загалмай дээр тэр цовдлогдож байхад тэр загалмай дээр бүх харанхуй нөмөрсөн. Там бүхлээрээ тэн дээр ирсэн. Яг л тамыг тэр энэ дээр шийдэх ёстой байсан. Өвчин одоо тамийн шинжтэй юу л бүгд гэм нүгэл бүгдээрний тэр махан бие дээр шийтгэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр бүх там түүн дээр ингэж харанхуйлан орж ирсэн газар хөдөлсөн нар сар хүртэл гэрэлтгэхэд байсан. Бурхан хүртэл түүнээс нүрээ буруулсан шүү дээ. Тийм учраас тэр та намайг орхичээ гэж зүрх нь хаагдсан ба.
Бурхангүйгээр тэр юус амьдрч чадахгүй байхгүй юу? Тэгэхээр загалмай дээр аава та намайг яагаад орхин хүртэл автайгаа байсан баг. Тэр хизээж би ганцаараа байна. Би нэр энэ айгу миний намайг тойроо дандаа эргүү хүмүүс. Одоо энэ хар миний хитэн дагалдагч бүгд урган надаас. Зарим бүр эргүү. Тэр хизээж ингэж бодож байгааг байхгүй. Бид нар Христийн боддогтой адилхан зүйлийг бодох ёстой цаг минь ирчээд байна. Бүх тамиг түүн дээр шийдгсэн учраас одоо бид нар ингэж ороход энд үхэхгүй байгаад байгаа байхгүй. Ойлгож байна. Тэгээд түүний цусаар ариусчаад байгаа учраас одоо бид нар ийшээ зүгээр бид нар дуртай үедээ ааваа гэж дахиад очичдаг болчиход байна. Үхэхгүй байгаа шүү дээ бид нар ерөөс түүний оршихуд дээр. Бидний химэнч бурхан мэнэ гэж залбирж байгаад үхэхгүй. Яагаад гэвэл бидний мундгийн учраас ерөөсөө биш. Харин бид нар түүний цусаар хучигдчихад байгаа учраас тэр биднийг харахтаа хүүгийнхаа цусаар хардаг. Тэр биднийг харахтаа хүүгээ л хардаг. Бидний дотроос. Тийм учраас үхэх боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Бид нар энэ зургийг үнэхээр зүрхэндээ зурах хэрэгтэй. Бид нар энэ одоо түрүү мөнөө ярьсан зүтгэл вэ? Энэ бол зүтгэл байхгүйгээр хаанчлал ерөөсөө явагддаггүй юм байгаа юм. Хаанчлал өөрөө маш хүчрэх хүмүүсийн хүчин давтдаг зүйл байхгүй юу? Хүн зүгээр л за яах вэ? Тэгэл одоо ингээл итгээл одоо ингээл болж штэ ингээл явж байгаа та ерөөс гоё найгаж явж байгаа хаанч дотор орно гэж хизээж хаанчлалын ирч хүчийг нь та өөрөө дийлэхгүй байхгүй юу? Тэр нэг давлгаа, тэр нэг ирч хүч, тэр нэг тийм хүнийг залгсан, нэг тийм эзэлсэн, одоо эзэмдсэн, тэр нэг дагуулсан, байлцсан нэг тийм дайчин юм байгаад байна. Тэрийг ингээ намилж явж байгаа та дагна гэж хизээж байхгүй байхгүй. Тэгэхээр танд дуулах маш сайхан мэдээ нь юу вэ гэхээр энэ мэдээж энд ажиллаж байгаа. Энд ажиллаж байсан хүчтэй ажиллаж байсан учраас бид нар ийшээ орж ирсэн. Гэхдээ биднүсийг ариун сүнс хангаж байсан. Энд байхад бид нар өдөр тутмын Христэд итгэдэг амьдралаар амьдарч байсан мөн үү? Амьдарч байсан. Бид нар сүмд болж байгаа бүхий л үйл ажиллагаанд оролцдог байсан. Зөв. Бид нар оролцохгүй сүм оршин тогтохгүй. Ингэж явж байхад ариун сүнс бидний дотор ажиллаж байсан. Үгүй энэс илүү юм байгаа штэ надаа. Чамд зориулсан илүү юм байгаа байхгүй юу? Чи ингээ ханж болохгүй илүү юм байгаад байгаамаа. Бид нар нэг илүү юм байгаад байна гэж үнэндээ бол зүтгэл тэр чин зүтгэл юм байна. Нэг илүү юм байна энэ зүгээр л тэг ингээд дуусах ёсгүй. Гэхдээ ингээд болчих ёсгүй. Сайхан нэг сайхан цуглаан зугаад ямар гоё юм бэ гэсэн юм өртөл ходоодны мохот гэтэл өшөө том юм байх л ёстой доо. Тэр биднээсийг чирсэрэг тийшээ аваад ороод ирсэн. Харин одоо энд бол ариун сүнс үнэхээр бидний дотор ажиллаа хийх болно. Ариун сүнс бидэнд хэрэгтэй бүх зүйлийг өгнө. Амен. Та боддоо хаанчлалын төлөө зүтгэхэд хаанчлалын зүтгэл хэрэгтэй. Хүний зүтгэл хэрэггүй. Хүний зүтгэлээр бид нар аягүй олон юм хийж болно. Ажлаа хийж болно. Бид нар амьдралаа байгуулж болно, тийм ээ? Зөндөө тийм хүмүүс шүү дээ бидний эргэн тойронд. Тэгээ бид нар ярьдаг яанаас итгэдэг биднээс ч илүү дээр байх юм аа гэж. Илүү дээр байгаадаа биш зүгээр л танд бурхны зүтгэл нь байхгүй байгаад л ялгаа байгаад байгаа байхгүй юу? Таны дотор бурхан өөрийнхөө зүтгэлийг тавиад өгчих юм бол эн чинь надаас ургаж миний дотор ажилдаг сүнс ариун сүнс хоёрын хамтын ажиллагаанаас урган гардаг зүйл болохоос би хичээ пастор зүтгэлийн тухай ярьсан. Маргаашаас эхлээд би амар их тусаад ингээд бид нар мөнхөрлөд хийж байгаа. Харин ариун сүнс та өөрөө мэдж байгаа ш. Таны дотор оволцоод байгаа юм хэн бий болгож байна. Гэхдээ та зүгээр хилтэж байгаа тэнийг бий болгоогүй гэдгээ бас мэдж байгаа. Таны оролцоо байсан, пасторуудын чинь оролцоо байсан, хамт алхаж байгаа ахын дүүсийн чинь оролцоо байсан. Бидний хамтдаа цуглаж байгаа оршихуйн оролцоо хүртэл энэ дотор байсан. Тэр байтугай 5 дахь өдөр очиод үдсэн тэр оршихуй хүртэл та нарт нөлөөлж байгаа. Асахгүй эсвэл хаяад явах уу? Харин та нар маш сайн ассан байна. Та нар үнэхээр зүтгэх ёстой гэдгийг харсан байна. Бид нар тийм юмнаас сэжиж айж зүхтах хэрэггүй. Харин бид нар дунд нь орох ёстой. Харин ч бид нарыг санаачлах гартаа авах ёстой. Харин ч бид нар тэгвэл залбирал гэж юу байдгийг тэгвэл харуулъя хэдүүлээ. Үг гэж яг юу яригдах ёстойг харуулъя. Магтаал хүндлийн цуглаан чи юу юм гэдгийг бид нар үзүүлье. Тэрний төлөө бид нар бэлтгэж байгаа шин.
Тэгэхээр зүтгэл ариун сүнс танд өгнө. Асаа аль энэ өгөх гээд байгаа юм биш. Аль хизээний өгөгдсөн байгаа. Анцхан бид нар тэрэн дээр л анхаарлаа тавьчих хэвээр. Би үнэхээр сэргээгдэх хэвээр. Хүн болгонд өөр өөрийнх нь арга зам байна. Тийм учраас бид нар хотын сүмийнхээ өглөө эрт басч эзний нүрийг эрэлхийлээч гэж байна. Гэтэ би өглөө унтаад байд юм. Зүгээр та унтчихад өгчихгүй заа юу. Харин сэрээд түүнийг эрэлхийл. Тэгэх юм бол та маш их юм олно. Тэгэх юм бол та асууж мэднэ. Энд бүх юм өгөгдөнө. Зүтгэл өгөгдөнө. Одоо ерөөс бүх юм хаанчлалт хэрэгтэй бүх юм. Ийшээ ороход хэрэгтэй бүх зан чанар. Бүх одоо хатуу, хүчрхэг байдал, бас бүхий л дөлгөө байдал, бүхий л даруй байдал. Энэ бүхэн чинь ариун сүнстэй маш хүч. Одоо энд бол бид нар хүчтэй алхаж. Энд чинь бол хүчтэй алхаж байгаа бид. Ийм учраас та одоо яана би энд тэнцэх болов. Таныг тэнцдэг учраас сонгоог байхгүй. Харин таныг тэнцүүлнэ гэдэг тэр өөрөө алдсан байна. Хийсэ бивэр хийсэн байсан. Бид нар тохирсон учраас тэр аваагүй юм аа. Харин биднийг тохируулах учраас тэр авсан юм. Тэр өөрөө юм амар тэр өөрөө хэнийг ч ямар ч ажил тохируулдаг байхгүй. Энд бүхий сүнслэг одоо долгионууд бидний дотор суулгагдана. Би өнөөдөр яагаад та нарыг залбир чинь маш чухал вэ гэж хэлээд байна гэхээр таны амнаас гарч байгаа үг чинь сүнсний ертөнцид хэдэн 10,000 км-ийг туулж байгааг та мэдэхгүй. Мэдэхгүй байх гэдэг чинь юу ч болохгүй юм гэсэн үг биш. Зарим хүмүүс манай цуглаанд дургүй. Тэд нар дургүй байх гэдэг нь бид нар буруу байна гэсэн үг мөн үү? Биднэрт дургүй байна гэдэг нь биднэрт дургүй байна л гэсэн үг болохоос ш бид нар буруу явж байна гэсэн үг огт биш. Амен. Хүмүүс энийг мэдэхгүй байна гэдэг нь эдгээр байхгүй гэсэн үг үү? Биш. Энийг мэдэж байгаа юм бол харин бид нар даруй ишээгээ зүтгэх ёстой. Сэнтийн өрөөрөө орохын өмнө бид нар нэг зүйлийг харах ёстой. За энийг би ариун газар гэж тэмдэглэсэн байна. Энийг бас өөрөөр юу гэж тэмдэглэж болох вэ гэхээр хувь тавилан гэж тэмдэглэж байна. Айгүй олон нэртэй байхгүй юм. Олон нэртэй. Бид нар хувь тавилангаараа явж байна. Харин Бурхны зорилго бол яаж хийж байгаа дээшээ оруулна гэхээс тэр оруулна. Хизээч Бурхан яаж хийж байгааг гэж боддоггүй юм. Тэр зүгээр чинь бүр ертөнцийн суурьаас өмнө энэ Монгол үндэстэн минийх байх болно. Надтай хамт ороод засаглах хөвгүүдээ би тэнд төрүүлэх болно гэсэн бол аль хизээний энэ зурагдсан байхгүй юу? Энэ наа хизээний тогтоогдсон. 17 он бол түүний тогтоолын жил. Ариун сүнс илэрхийлэн харуулах жил. Хүн өөрөө засаглах жил. Тэгэхээр бид нар ийшээ орохдоо би яг жинхэнэ амьдрах ёстой хувь тавилан руугаа орлоо гэдгээ бид нар бүгд мэдэрсэн. Тийм учраас мэдрээд эхлэнгүүт бас мэдээд эхлэнгүүт бидний дотор юм асаж ирсэн. Бидний дотор юм хөдөлж ирсэн. Одоо нөгөө зүтгэл чинь ажиллаж байгаа. Бидний дотор зүтгэл ажиллаж байгаа. Гэхдээ эрч хүч нь ямар байгаа бол гэдэг чинь асуудал болоод байгаа байхгүй юу? Тэгээ та харж байгаа юм өөрийнхөө залбирлыг яахаас ч боцохгүй болж ирж байгааг харж байгаа юм. Энэ юуг илэрхийлж байгаа гэхээр ариун сүнс бидний дотор идэр зүтгэлийг чинь маш хүчтэй шатааж гэж байна гэсэн. Хүчтэй гал асгаараа яадаг вэ гэхээр дөлөө хаамаагүй хол цацдаг. Тэгэхээр яах вэ? Гал маш их талбайг эзлэх боломжтой. Дөл оч унсан газар болгонд гал асах боломжтой. Таны явсан газар болгонд таны амьдралаас ч оч үсэрнэ гэсэн. Тэгээд шатааж эхэлнэ гэсэн. Хүмүүс зүгээр тантай хамт байж байхдаа шатаж эхэлнэ. Гэхдээ би ерөөс ингэж амьдрах хэрэггүй. Энэ ямар үхэж байсан амьдралаар амьдрсан юм бэ гэдэг. Үгүй юм биш үү? Христийн амьдрал шал өөр юм бэ. Үгүй ийм байх ёсгүй. Амен. Бидний зорилго бол Христэд итгэдэг хүн болгоныг энд чиж авцрах огт биш. Харин бидний зорилго бол оч үнэхээр хүмүүсийн зүрхэнд унаасаа. Асаасаа. Ямар цуглаанд явдаг нь хамаагүй. Тэгчил юм бол Бурхан өөрийнхөө ажлыг хийгээл. Тэгэхээр бид нар хувь тавилангийн зам руу орж ирэхэд тэгвэл Бурханы харж байгаа зорилго юу? Бурхан сэнтийн өрөөгч хараад зөвхөн тийшээгээл орчихсан яйдаа энэ хэдийг гулдраад ч болох тийш нь оруулчихсан гэж бодоогүй. Харин өнөөдөр Бурхан бид нартай алхам болгон дээр маань ажил хийж байгаа. Алхам болгон дээр хөлөө хааш нь тавих уу? Яаж тавих уу? Ямар хурдтай явах уу? Өнөөдрийн өдрийг яаж өнгөрөөх үү?
Өнөөдрийн өдөр бид нар мэдгүй байгаад байгаа болохоос Бурхан өдөр болгон бидний дотор эрчтэй ажиллаа хийж байгаа ш. Тэгээ мэдгүй байна гэдэг нь ажиллаагүй байх гэсэн үг биш л аахгүй юу? Дахиад хэлье. Гэтэ бид нар мэддэг болох хэрэгтэй. Бид нар ухамсартайгаар тэр өдрийг бид нар өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгэнгүүт тэр өдөржингөө Библи уншина гэсэн үг бас биш. Маш соргог, сүнслэг мэдрэмжүүд бидний дотор эрчтэй хөгжих ёстой. Тэгжээж энэ өдрийн ажиллагаа нь түүний дотор баттай байсан юм шүү гэдгийг бид нар олж мэдэх ёстой. Тэгэхээр өдөр бүрийн алхаа чинь намайг ийшээ орох эсхийг шийдэж байгаа. Өдөр бүрийн алхаа. Тэгээ цөмөрө синтер орё. За 4-р бүлэг. Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу. Нааша гараад ир. Үүний дараа чамд юу тохиолдох? Дахин дараа юу тохиолдох? Ёстойг би чамд үзүүлье гэлээ. Тэр даруй би сүнс дотор байв. Би энд хэдэн сүнсний хэллэгүүдийг бичиж ав. Сүнсний чиглэлэг гэж юу ах вэ? Сүнсний хэллэг биш. Түр энийг орохоор би та нарт тэрийг хэлж өгөхгүй байхгүй юу? Энэ надад их чухал санагдсан. За. Одоо өнөөдрийн Бурхны өөрийнх нь хэрэгэлт бид нартай харилцахтаа хэрэгжилж байгаа, бид нартай ярилцахтаа хэрэгжилж байгаа энэ хэлэлгүүд байгаа. Энэ бидний залбирлын маш одоо чухал түлхүүр өгүүд байхгүй юу? Тийм болохоор би энийг бүр өөртөө зориуд тэмдэглэж авсан. Жишээлбэл цаг хугацааных нь хэллэг гэхэд одоо өнөөдөр биднийхээс өөр болоод байгаа. Гэтэ бид нар одоо тэгж ярмаар байгаа байхгүй. Биднийг өөрчлөгдөх гэсэн. Маш түргэн хоромхон зуурт гинэт тэр даруй. Одоо энд гарч байгаа шүү дээ. Тэр даруй. Одоо яг одоо хизээч биш яг одоо. Тэр түргэн Тэнгүүтээ түүний өөрийнх нь мөн чанарууд, ажлынх нь мөн чанар, игэлгүй, жирийн биш, хосгүй, зөөрлөшгүй, агуу харьцуушгүй, төгс, туйлын, игнэшгүй, юр бусын, зогсошгүй, ганхашгүй, гуйвшгүй. Үнэ? Тодорхой, тод, эрчтэй, хүчрхэг. Тэгснэ, ерөөл, баялаг, дүүрэн байдал, бялхал, хальтал асгах, чигчиг, цудгах, ялгуусан, ялан дийлэгч, дийлдэшгүй, өсөн нэмэгдэх, үржин, олшрах, тэнгэрийн одод далайн эсмэд олон болох, томшгүй, тэлэлт, түрэлт, эзлэх, хэл язгаарыг давах, хангалттай, тоолж барамгүй, хангалуун, гайхамшигтай, эдгэрэл, чөлөөлөлт, бүгдээрээ бидний залбирал дотор энэ орж ирэх. Энэ биднээс сэтгэлгээг үнэхээр эзлэх ёстой. Энэс ч олон үг бий байх. Яг л үг одоо жинхэнэ бид нар тулалдаж байна. Бид нар тулалдаан ч үнэхээр явагдаж ш одоо. Энд бид нар зэвсэг хэрэгтэй ш. Тийм болохоор зэрэг энэ үгүүдийг чухал юм байна гэж би бичиж авсан байгаа юм. Та нарт бас санаа өгч байгаа юм. Та нар өөрсдөө эрен хайгаад олж бичиж авч болно. За тэгээ дөрөвжийнхээ сэнтийн өрөөр орчихцгаая цөмөрөө. За сэнтийн өрөөнд яхан орсон байгаа. Тэгээд тэр даруй би сүнс дотор байв. Тэр даруй та бүхэн сүнс дотор байхын тулд бид нар ариун сүнстэй эндээс ахуулаад нөхөрсөн байх ёстой. Бид хоёрын нөхөрлөл тэр даруй биш аахгүй. Маш удаан хугацааг авсан байна. Харин тэгж явсан учраас сүнс тэр даруй биднэрт юм харуулах боломжтой, биднээс нэг газар аваачих боломжтой байгаа байхгүй. Тэр даруй за харагтун тэнгэрт сэнти байсан бөгөөд сэнтиг залрагч нэгэн байв. Залрагч нь хаш чулуу ба молор эрдэмэд дүртэй ажээ. Сэнтиг нь маргад эрдэмэд үзэгддэг солон хүрээлжээ. Сэнтийн эргэн тойронд 24 сэнти байх бөгөөд цагаан хувцас өмссөн толгойдоо алтан тэтэмтэй 24 ахлагчид мөнөөх сэнтинүүдэд сууж байв. Сэнтинээс аянгийн гэлба нижигнэн тэнгэрийн дуун гарав. Бурхны 7 сүнс болох 7 дэнлүү сэнтийн өмнө асаж байв. Сэнтийн өмнө болор адис шилэн тэнгис байлаа. Сэнтийн дунд болон эргэн тойронд нар өөртөө дүүрэн нүдтэй 4 амтан байх ажээ.
Эхний амьд нь арслан адил, хоёр дахь амьд нь тугал адил, гурав дахь амьд нь хүнийг шиг нүүртэй, дөрөв дахь амьд нь нисэж буй бүргэдтэй адил байв. Тус бүрэн 6 далавчтай тэр дөрвөн амьд нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр байсан байгаа мөн хожим эрх төгс хүчит эзэн бурхан ариун хэмээн хэлэх ажээ. Амьтад нь синтез залрагч байгаа үеийн үед амьд байгч түүнд алдар хүндэтгэл талархлыг өргөхөд 24 ахлагч синтез залрагчийн өмнө унацгааж үеийн үед амьд байгч түүнд мөргөх бөгөөд тикмүүдээ синтийн өмнө шидээд бидний эзэн ба бурхан минь та алдар хүндэтгэл хүчийг авах нь зохистой. Учир нь та бүх юмсыг бүтээсэн бэлээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм а гэх ажээ. За энэ дотор одоо синтийн өрөөнд дотор байгаа бүх үйл явдлууд тэнд хин байдгийг бүгдээр гарч ирж байгаа. За 24 ахлагч байгаа. Израилийн 12 овгийн тэргүүнүүд Есүс Христийг дагаж явсан 12 дагалдагч 24 ахлагч синтийг тойроод тус тусынхаа синтийг заларсан байна. Дээрээс нь одоо хүн биш тэнгэрлэг биес байгааг бид нар тэнд харж байна. 6 далавчтай, 10 өргөө дүүрэн нүдтэй, тэгсэн мөртөө 4 нүүртэй ч гэж байна. Магадгүй энийг та уншаад ойлгохгүй байх. Ер нь бол хэцүү л дээ. Яагаад гэвэл газар дээр оршдог юмс чинь тэнгэр дээр оршдог юмсаасаа тэсөөр болчихсон. Анхнаасаа бол тийм байгаагүй л дээ. Гэхдээ тэсөөр болцсон. Тийм учраас бидний хувьд 10 өргөө дүүрэн нүдтэй эсвэл нэг нүүрэн тугал шиг, нэг нүүрэн хүн шиг бид нар тийм тэнгэрлэг биесүүдийн дунд амьдэрдэггүй байхгүй юу? Бид нар тийм тэнгэрлэг биесүүд байдгийн байна гэдгийг л одоо энд мэдээлэлээр олж авч байна да тийм үү? Энд чинь мэдээлэл шүү дээ бидэнд. Гэхдээ ямар ч байсан бид нар синтийн өрөөнд болоод байгаа зураглалуудыг бид нар эндээс ойлгож байна. Юр бусын гоо үтсгэлэн тэнд байдгийн байна. Маш их зогц. Гоо үтсгэлэн чинь маш сайхан зогцол байгаа шүү дээ. Бид нар үтсгэлэнтэй хүнийг хараад яагаад үтсгэлэнтэй? Яагаад бүх юм зогцсон байгаа байхгүй юу? Хаамар, ам, нүд ерөөс дээр нь ухаан зогцсон байвал бүр гоё л доо. Ухаан зогцоог бол утгагүй харагддаг шүү дээ. Гоё харагддаггүй тийм үү? Тэгэхээр энд бол ерөөсөө бүх юмны төгс одоо хоршил. Тэгэхээр бид нар түүнтэй хамт засаглана гэж ярьж байна. Бид нар түүнтэй хамт хаанчлна. Бид нар өөрсдийнхөө амьдрал дээр хаанчлах тухайгаа ярив. Бид нар өөрийгөө захирах нь байна тийм үү? Өөрийнхөө биеийг бид нар захирч сурах нь байна шүү дээ. Өөрийнхөө биеийг бид нар хаан болж сурах нэ дээ янз нь. Бид нар өөрийнхөө биеийг захирч сурах нь. Одоо би намайг захирахаа болох нь байна шүү дээ. Би өөрөө биеийг захирах нь байна. Би өөрийнхөө амьдралыг захирах нь байна. Эцэгтэйгээ хамт өөрийнхөө эзэнтэй хамт өөрийнхөө амьдралыг захирна. Миний амьдралаас миний контролд байхгүй юм гэж алга болно. Бүх юма би хянах боломжтой болно. Бид нар түүнтэй засаглахыг сураад явж байхад олон зүйлс бидний хяналтанд байхгүй байгааг бид нар харж байгаа. Олон зүйлсээр бид нар аргаа барж байгаа. Олон зүйлсээр бид нар цөхөрж байгаа. Яа гэвэл юу хийхээ мэдэхгүй байгаа. Харин юу хийхээ мэдэхгүй байх маань улам багасах ёстой. Юу хийхээ мэддэг маань улам ихсэх ёстой. Би одоо дараа жил юу болохыг мэдэхгүй байна гэж байгаа бол би дараа жил бол яг юу болохыг би мэдэж байна гэдэг хэмжээнд нүд нээгдэх ёстой. Сүнсний нүд ингэж хурц болох ёстой. Сүнсний чих маш дэлтэн болох ёстой. Тэр бол дараа жил биш. 10 жил, 20 жил, 30 жилийн дараа юу болохыг би энэ цаараа хэдэн мянганы дараа юу болохыг шийдвэрлэгч нар харж ирсэн. Чадчихсан байхгүй. Тэгэхээр бид нар амьдралаа захирах ёстой тийм үү? Тэр байтугай тэндээсээ гараад яах вэ? Бид нар амьдарж байгаа орчин тойрноо захирна. Бид нар хорооны дарга болох юм биш. Захирна гэхээр бид нар яагаад заавал ямар нэгэн дарга болох тухай боддгийг. Одоо бид нар өнөөдөр залбирж байхад бидний залбирал дотор эрх мэдэл орж байгааг та нар харж байна. Бид нар залбирал дотроо ярьж ш тийм байх ёсгүй харин ийм байх ёстой. Бид нар урд нь тэгдэггүй байсан. Гэтэ энэ бидний буруу байгаагүй. Бид нар тийм эрх мэдэл байдаг ч гэж бид нар мэдэхгүй байсан. Аава та ингэж өгөөч, аава та тэгээд өгөөч. Хөөхөн тийм хүүхдийн хөөхөн залбирлаа хийдэг байсан. Харин өнөөдөр бид нар ингэж залбирах хэрэг болохгүй байгаа та мэдэж байна. Та том болсон чи яаж болох юм бэ? Одоо том болсон хүүхд одоо манай хүүхдүүд том болчиход ээж би шимээрээ 0 даваа чи намайг тосооч гэхгүй шүү дээ. Тэр чи өөртөө босоод яваад өгнө. Тийм учраас бидний өнөөдрийн залбирлын өнгө аяс үг одоо тэ захиран тушааж байгаа хэлбэр чи бүгд бидний байршиж байгаагийн илэрл байхгүй юу? Ойлгож байна уу? Байршиж эхэлж ш. Бид нар одоо энэ чи байршиж эхэлж байгаа байхгүй юу? За миний байр суурь бол ерөөсөө энэ юм байна ш.
Бид нар өөрсдийнхөө амьдрал дээр байгаа альва одоо юу гэдэг юм гоологдлууд ч байна уу, ядуурал те байнгын дутагдaltaй байдал, санхүүгээ үргэж чадахгүй байдал, өвчин, удам дамжсан хараалууд энийг бид нар захирч чадах уу? 100%, 200%, 300%. Тэм учраас бид нар хамгийн эхлээд эзлэх талбар маань би өөрөө буюу миний гэр бүл, миний ах トゥ хамаатан садан энэ бүхэн маань болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бүхэн ч яг энд явагдчихэв. Тэгэхээр бид нар энэ засаглах юмд нь суралцаад явж хахад бид нар ер бусын төгс хоршлуудыг олж харна өөрсдийнхөө амьдрал дээр. Юмс та нар одоо мэдрээд эхэлсэндээ юмс ямар зөв ямар тийм одоо ёстой нөгөө маасан дээр талах түрхээд сахар тавиад идчихэж байгаа шиг одоо яадаг штэ тос маасан шиг байна даа штэ талах маасан шиг байна гэдэг шиг. Юм яг ингэж явна. Эвдэрцэж биш ойлгож байна уу? Ингээд нүдэлцэж ингээд ерөөсөө ингээд айгүй төвхтэй ингэж явахгүй. Яг синтийн өөрөө тийм уур амьсгал байхгүй. Синтийн өөрөө тэр чигээрээ хосгүй одоо тийм хоршил нэг тийм одоо гоо үтсгэлэн одоо бүр тийм бүрний амьдрахад цаанаа нэг таатай бүр нэг тийм дур булаам. Бидний амьдрал түүний синтийн өрөөний үнэр одоо амт одоо өнгө үзэмж уур амьсгал энэ бүхнээр дүүрж эхэлнэ гэсэн үг. Амен. Дүүрж эхэлнэ гэсэн. Энд явж хахад дүүрж эхэлнэ. Яг бид нар ойртож байгаа учраас. Ойртох тусам энд байгаа бүх мөн чанар руу бид нар энэ мөн чанарууд нь бид нар руу харагдаж эхэлнэ, орж эхэлнэ, урсаж эхэлнэ ойлгож байна. Та хардаа. Тэгэхээр бид нар заавал парламентын гишүүн байх албагүй шүү дээ. Парламентд сууж байгаа баасан хүүгээ ганцаараа бүх юм хийхгүй шүү дээ. Эхлээд баасан хүүгээ яг итгэдэг хэсэг нь шалгагдах хэрэгтэй. Тэгээд хаана явж байгаа нь бас тодорхойлогдох хэрэгтэй. Баасан хүүгээ дээр үнэхээр Бурхны аврал бүрэн гүйцэлдээсэн. Харин бид нар энэ одоо тансаг энэ одоо бүр маш одоо тий өндөр зэрэглэлийн энэ одоо нэг хосгүй одоо нэг юм зүйл бидний амьдрал руу уурсан орж ирэх ёстой. Бид нар залбирахад юмс явагдаж эхлэх ёстой. Би бол явагдаад эхэлсэн гэдэгт үнэхээр үнэндээ бат итгэдэг юм. Би санаж байна бид нар хэдэн жилийн өмнө за 2 байна 3 жилийн өмнө дөө бид нар Филипп пастор хуржрээ хаанчлалын соёлын тухай заажсэн. Хаанчлалын соёл ярьж. Яг тэрний дараах нь манай улсын ерөнхийлөгч бид нар өөр соёлтой байх ёстой гэж ярьж ирсэн. Үг хэлэхдээ. Энэ юуг илэрхийлж байна гэхээр зэрэг тэр хүн Христэд итгэсэн итгээгүй тухай ерөөсөө биш. Энд ярьж байгаа үгсүүд маань хин нэгэнд очиод байна шүү дээ. Сүнсний ертөнцийн чинь сонсогдоод байна шүү дээ. Тэгэл тэрийг яах вэ? Сууж исэн хүн пакка бариад авч. Нэр яг юм бодоо сууж яатал. Мэдгүй юм бодоо сууж исэн үү, илтгэлээ бичээ сууж исэн үү би мэдэхгүй. Ямар ч байсан хөөх бид нар чинь нэрээ өөр соёлтой байх хэрэгтэй юм биш шүү. Хүн тэр хүн бодож олоод байгаа юм биш. Долгионоор дамжуулаад тэр үг чинь очиод байгаа байхгүй. Гэх мэтчлэн энэ сүм дотор ярьж исэн, залбирж исэн маш олон үгс тэнд очиж ямар нэгэн зүйлийг хийж байгаа. Хаа нэгтээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа. Энд заавал суух албагүй. Яг л тэр ажиллагаа нь өөрөө ийм эрчтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр оршихуй энэ синтийн өрөө гэдэг бол маш бодиттой. Маш бодиттой учраас Иохан энийг бүр бодиттойгоор олж харсан бүр хөдөлж байгаа. Ямар их тасралтгүй хөдөлгөөн бэ? Та боддоо маш их идэвхтэй хөдөлгөөн байгаа байхгүй. Гэхдээ дэлхий дээрх одоо бид хүний ойлголтоор идэвхтэй хөдөлгөөн бол бид нар аюул олон мөргөлдөө үүсгэн. Хүн байс амар идэвхтэй байсан. Би чиний хийгээл мөөнөөч тэрийг хийгээл мачаалал дээр мөргөлдөж унаад гээд чи энүүгээр нь явал да хүн амар завгүй ах чи. Би бас завгүй аим мэдүү гэдэг одоо ингээд. Харин мөнхийн улсад байгаа тэр синтийн өрөөндөх тэр их эрчтэй хөдөлгөөн хинэнж хиндэ саад болохгүй. Хинч бохимдохгүй байх тийм чинь. Тэр их эрч хүч, тэр их одоо итгэвчлэлийн дунд хинч бохимдохгүй байна. Байж та би өөрийнхөө ажлыг хийчих. Би чинь бас юм алгаа залгаагаа шийдэх ёстой байгаа юм сте. 24 ахлагч уурлаа те. Чи жоохон цаашаа зогсоочтой. Бид нар тийм юмс олж чадахгүй байна. Харин чиг Магдалины маш төгс ирэмб маш одоо тийм эрчтэй тэр нэг сайн одоо
Одоо хүний үг бол дутж байна дөө. Үнэндээ аргагүй тэнгэрийг дүрслэн гэдэг бол нэрээ үнэхээр хүний үг хэллэгээс бол үнэндээ л давж байна. Гэтэ та нар мэдэрж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бүхэн энэ сүм дотор бий болох хэрэгтэй байхгүй юу? Магтаал, хүндлэл, тэр төгс хоршлууд те. Тэр нэг бүр нэг тийм уялдаатай байдал, бие бинийгээ бүр нэг тийм мэдэрсэн. Хүн өөрийгөө мэдэрсэн биш та. Пастор нүндээ өөрийгөө мэдрээ бүр дүрдээ итгэсэн биш. Харин бүгдээрээ хамтдаа. Бид нар бүгдээрээ хамтдаа. Одоо бид нар бүгдээрээ хамтдаа ажиллаж байгаа шүү дээ. Ярьж байгаа л би болохоос та нар бүгдээрээ надтай хамтдаа ажиллаж байгаа шүү дээ. Бид нар бүгд хамтдаа нэг зүг рүү зүтгэж байгаа шүү. Бид бүгд хамтдаа нэг зүг рүү уухалж байгаа шүү. Одоо зөв бид нар ингэж залбирахад бол надад зөвхөн ерөөсөө ингэж дайраад орж байгаа айрам харагдаж байгаа шүү дээ. Өөрөөсөө алаад үгүй юм шүү мэдээж шамаа би шүү зайлуулна шүү нэрэ. Бүр нэг тийм улаг гиссэн нэг тийм одоо ерөөс. Та нар бол надад ерөөсөө зүгээр нэг тийм энгийн хувцастай эрэгтэй эмэгтэй хүмүүс харагдахгүй шүү. Бүгд юмаа хүмүүс зүгээр алцсан бэлэн. Энэ бүх өөр амьсгал одоо биднийг эзэлж авах хэрэгтэй байхгүй. Одоо бид ариун сүнстэй хамт амьдрахад тэр бидэнд энэ бүхнийг бий болгож өгч байна. Ариун сүнс энэ сүм дотор бидний донд бүрэн оршиж эрхчлөөтэй ажиллах юм бол бид нар яг энэ сэнтийн өрөөг энэ газар бий болгож чадна. Амен. Бидний сэнтийн өрөөг энд бий болгож чадна. Зөвхөн хүний энгийн хэллэгээр ярихад бид нар ээж аваахаа гэрт яаж өсөж торинсон, яаж гэр бүлийн ойлголтыг хүлээж авсан тэрүүгээрээ л ирээдүйнхээ гэр бүлийг байгуулдаг шүү дээ. Эв найртай гэр бүлээсэн бол эв найртай гэр бүлийг л тэр хүн мэднэ. Байнгын хэрүүл оруулалтаа эвдрэлцтэй юусоо бие биенээ ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Тэгэл ерөөсөө нэг үг хэлээл нөгөөх нь хар яргаал тэгэл хэрэлдээл тэгснээл ээж аваа хоёр нь хэрэлдээл тэгснээл юм хумаа шидлээл зодтолтол уйлалдаал тэгэл тэгснээл тэврэлдээл үнсэлдээл тэгснээл буцаал зодтолтол ингээл хэдэг бол гэр бүл гэж ийм байдаг юм байна л гэж бодно хүүхэд. Тэгээд иймийг л байгуулна. Харин бид нар ийнд байхдаа эцгийнхээ албан тасалгааг бол үнэхээр байгуул. Хотын сүм бол түүний албан тасалгаа, түүний амьдардаг газар, түүний байнгын оршин суух газар болох ёстой байхгүй. Тэгэхээр сэнтийн өрөөнд дотор юр бусын хоршил байж гэн, юр бусын зогцол байж гэн, юр бусын итгэвчлэлт явагдаж гэн, юр бусын маш хүчирхэг засаглал байгаа гэдэр харж байна. Юурээс ямар ч санаа зовнил ч юм уу одоо юу ч тэг болох юм ч байхгүй юу? Тийм засаглал. Энд явж хахад сүм байр суурин дээр очино. Сүм бол халамжийн төв биш. Пасторууд халамжийн ажилтан биш. Сэтгэлийн сэргээж өгөөл, тэгээд залбирч өгөөл, тэгээд түргэн шиг байл пастор нөхөр нэг машинтай. Тэгэл ерөөсөө ингээл за тэр ярьлаа одоо тэдний очиж залбирч өгье. За тэр болохоо байсан биш тэрний сэтгэлийг сэргээж өгье. Энэ бидний ажил биш. Бид нар ингэж явсан. Сурах ёстой юу нэг? Сурах ёстой. Бид нар биенийхээ хөлийг угаах ёстой юу? Угаах ёстой. Пасторууд хамгийн их угаах ёстой. Удирдагч нар хамгийн их угаах ёстой. Бид нар хүмүүсийг хайрлахаас айх ёсгүй. Яг л хайрыг дийлэх юм гэж юусоо байхгүй. Хайрлаа дампуурахгүй хинч. Бид нар хайрласаар байх ёстой. Тэгээд сүм халамжийн байгууллагаасаа засаглах байгууллага хүртлээ байр суурин дээр шилжиж очих хэрэгтэй. Хэрэв улс үндэстэнд энэ шин юм биш. Улс үндэстэнд сүм чуулган байхгүй бол тэр үндэстэн маш хэцүү бол. Тийм учраас Есүс өөрийнхөө сүмийг энэ Бурхны өргөө бол бүх ард түмний үндэстнүүд рүү хандсан залбирлын өргөө юм а гэж хэлсэн ба. Зөвхөн Израиль бурхан орших ёстой биш байхгүй. Израиль байгаа сүм нь өөрөө үндэстнүүд рүү хандаж залбирдаг тийм байх. Тэгвэл тэр үндэстнүүдэд Израилийн бурхан байхгүй байна гэж үзэх юм бол. Харин тухайн үндэстэн дотор бурхан сүмээ бий болгосон бол тэр үндэстний уруудах, доройтох, сэхих мандан бадрах нь сүнсний ертөнцид засаглаж чадаж байгаа эсгээс сүмийг шууд хамаарч байгаа. Сүм дампуурлын байдалтай байвал улс орон дампуурлын байдалтай. Тэр хамаагүй ш тэр нь 3 дахь орн байна уу? Бурхан бол 3 дахь орн гэж бүтээгээгүй шүү дээ. Бурханд бол бүх үндэстнүүд хувийн доторх усны туслууд яг адилхан. Америк том тусал биш. Монгол
бараг үзэгдэхгүй дуслал юусэн биш. Бүгд яг адилхан хувийн доторх усны дуслал. Гэхдээ сүм нь бохирдсон холцтой Бурхны үгийн хүчийг гуйвуулсан засаглах байр суурин дээр байха болсон хүмүүсийн таалалд нийцүүлж ихэлсэн тийм байх юм бол үндэстэн өөрөө дороотож эхэлдэг. Өнөөдөр Христийн шашинтай хэдэн зууны турш бид нар Христийн шашинтай явсан. Хэдэн зууны турш бид нар Есүст итгэж явсан гэж ярьж байгаа тэр үндэстнүүд өнөөдөр үнэндээ дороотсон. Яа гэвэл сүм чуулганых нь нөлөө гэж юм алга болсон учраас. Сүм чуулган зохисороо амьсгалж чадхаа гэсэн. Сүм чуулган зохисороо тэр сүнсний засаглах байр суурийг алдчихад байгаа учраас мэдчихэж тэр тухайн орны чинь засаглаж байгаа харанхуй хүчин чинь өөрөө мэдээд байгаа байхгүй юу? Тэрийг хэн зогсоож чадхаа тэр өөрөө мэдэн шүү. Тэрийг сүм л зогсоож чад. Хиний сүм юм? Христийн сүм. Христийн би өөрөө сүмээ өөрөө барина гэсэн тэр сүм нь баггүй юу? Тамийн хаалгач дийлэхгүй тэр сүм. Харин тэр сүм бий болсон газар бол юмс эмгцэгцэндээ орохоос өөр ямар ч гарцсан. Тийм учраас Монгол бүх юм эмгцэгцэндээ орох ёстой. Энэ үндэстний төлөө бид нар санаа зовж фэйсбүүкээр хэрэлдэх хэрэггүй. Нэрвэ барахын нэмэр. Зүгээр л тэрэнд орох нь та байна штэ. Зүгээр л гээгүй. Бид нар төрсөн байна заяа. Тийм учраас энэ үндэстэ хизээч уруудахгүй. Энэ үндэстэ харин улам дээшлэх болно. Бид нар ингэж засаглалт суралцах хэрэгтэй байхгүй. Бид нар ингэж сүмийнхөө хүмүүсийг засаглахад нь зааж өгөх хэрэгтэй. Тийм ийм учраас сүм өөрөө дайчин болж гарч ирэх хэрэгтэй. Дайнч болж гарч ирэх хэрэгтэй байхгүй. А тийм биш бол өөр ямар ч сүмээс диавол айхгүй. Харин ч улам их халамжийн ажлыг үргэлжлүүлэн хийгээд л гин. Хийхээ. Нөгөө авралын зараа яриа л. Авралын зарыг бол энэ харьцаа л ярьж байгаа надад зүг. Энэ харьцаа бол болж. Энэ харьцаа бол бид нар багалзууртчихад байгаа байхгүй. Зүгээр шүү. Харин ингээл орт. Тэгтэл диавол юу ч хийж чадаагүй бид нар өөрсдөө батлна. Тэр багалзууртаж чадахгүйсэн бид нар энэ суухгүй л байх. Тэр угаасаа чадахгүй шүү. Тэр энд ялагдсан байхгүй. Гэхдээ энд ялагдсан бид нар энд ялцсан юм уул нь бол. Тэгэхээр яг энэ ялгуулсан мөн чанараараа бид нар очих хэрэгтэй шүү. Биднэрт ялгуулсан мөн чанараас өөр юу ч өгдөг байхгүй. Өөр юу ч байхгүй биднэрт. Байгаа л да. Бид нар байгааг байлгаад байгаа болохоос шүү. Биднэрт хэрэггүй хог тавилга зөндөө байгаа шүү. Энэ тавилгуудыг бид нар гаргаж хаях хэрэгтэй. Улцгаар нь ялцгаар үхсэн гэдэг. Одоо мөнө түрүү хэлсэн шүү. Энэ зөвлөө юм бүрэн ойгдос руу яг үнэ шүү. Бид нар одоо Христ өөрөө тэгсэн шүү. Гүг бүлээн байвал би өөрөө ирэхгүй бөөлжнө. Тэр чинь үзэн ядсандаа биш шүү дээ. Дотрын муу харуулж шүү. Тийм залбирал дээр бурхан яахаараа тааламжтай байж засаглах юм бэ? Боломжгүй. Тэгэхээр юр бусын засаглал байна. Бидний амьдрал юр бусын эренб дараадаа орсон багс. Хүндлэл бишрэл нь биднэрт байх ёстой. Эмээлт биднэрт байх ёстой. Дүүрэн байдал нь байх ёстой. Ямар ч дутуу юмгүй төгс байдал бидний амьдрал дээр ноёлгох ёстой. Бид нар бүгдээ хагартал баяжин тухай би ёор яриаггүй. Яг Паули хэлжсэн шүү. Би хоосон ч байсан, би хоолтой ч байсан, баян ч байсан, ядууч байсан. Аль нь ч миний дүүрэн байдалд нөлөөлж чадаагүй. Аль нь ч миний төгс байхад нөлөөлж чадаагүй. Энэ байх л юм шүү дээ энэ дэлхий дээр байдаг юмнууд. Бид нар засгалж ирэхэд бидний амьдрал дээр энэ шинж тэмдгүүд хүчтэйгээр үзэгдэж эхлэх хэрэгтэй байхгүй. Энэ чинь л одоо хонглын өрөөнд ажиллагаагаа эхлэн бид нар дараагийн 7 хоногоос эхлээд ариун сүнсийн дотор юу хийх тухай харна. Яг л энэ дотор үнэндээ биднэрт хийх юм баг байхгүй ч байна. Биднэрт нэг л юм баг. Ариун сүнсийг л дуулууртай дагах. Энэ л бидний хийх ажил. Өөр энд бид нар ямар ч ажил зохиож чадахгүй. Энд бид нар одоо юу дуртайгаа хийж чадахгүй. Энд бид нар за болоо энэст айгүй амар нарийн зам байна. Би гарыг гээд гараад гүйчих болохгүй их хэцүү. Бид нар энэ шиг орж ирсэн. Гэхдээ энэ зам бол үнэхээр амттай. Зүгээр миний хувьд л амттай сайхан зам. Би энийг бол юугаас солихгүй. Би одоо ингээл эцээ үзье л гэж бодож байгаа. Мэдээж миний уртал зөндөө олон сорилтууд байгаа. Би мэднэ шалгалтууд байгаа. Гэтэл бид нар гарах болно. Яагаад? Яагаад гэвэл намайг маш зөв нэгэн удирдах байгаа учраас. Энэ чуулганыг ариун сүнс удирдах байгаа учраас.
бид нар тийшээ очих бол. Гэтэ тийшээ очихоосоо илүү хамгийн гол нь бид нар ийш очих нь алцаагүй харин бид нар хамгийн гол нь аюулгүй явж хүрнэ. Аян замч аягүй чухал шүү дээ. Бид нар одоо баян үлгэр рүү явъя. Баян үлгэр рүү очичээлээ үлгий яваач явсан яад ингээд дугуй унч нэг 5 км дахиад гэсэн болоод мотоцикл унч 2 км яв. Бид нар тэгдүү ш. Яг л явах зам аягүй чухал ш. Бид нар замаа зөв сонгоно, машина зөв сонгоно, бүх бэлтгэлээ хийнэ. Тэгээ бид нар маш болгоомжтой жолоодох хэрэгтэй одоо. Тийм үстэй. Гэхдээ чи жоохон аяархан явал та энэ чинь хурдан дахиад ивэл аварт ороод ингээд тэгэнгүүт жолооч нь тэр хамаагүй баян үлгээд очие тэр ямар аваад юм бэ ингээ яваад иж болохгүй ш. Хэдэн километрт яаж явах вэ? Хаана очиж амрах вэ? Энэ бүхэн чинь маш чухал. Хэрвээ аялал амжилттай байвал бид нар тэр газараа хүрэн амжилттай. Ямар ч гар цохирлгүй, эрч хүчтэй. Улаан үдсэн, унсан те хүл гараа чирсэн, гимтсэн одоо юу байдгийг машина эвдэлсэн тийм хүмүүс эдгээр тэнд очих шүү. Хэрвээ тэгж очих бол тэнд очих баяр баясгал юу байна? Харин бид нар замыг маш зөв нямбай туулах хэрэгтэй байхгүй. Тийм учраас бидний өдөр тутмын маань анхаарал энэн дээр байх хэрэгтэй. Сэнтийн өрөөнд л очихоос өнөөдөр бошуухан дуусаасаа тэгэл нэг сэнтийн өрөөрөө нэг өдрөөр орт юм биш. Та өнөөдрийг яаж дуусгаж яана гэдэг чинь тийшээ чинь хэр ойртох вэ гэдэг чинь тодорхойж өгдөг байхгүй. Тэгэхээр сэнтийн өрөө өөрөө ийм хүчтэй идэвхжилт явагдчихэв. Ерөөсөө цаг жавхсан ба. Одоо л бид нар нэг эцсийн бүлэгт цаг жавхлан алтар гэдэг үгийн бодит биелийг харах гад байна. Ямар алтартай юм бэ? Ямар цаг жавхлантай юм бэ? Сая одоо тэр Дональд Трампын одоо тэр ерөнхийлөгчд одоо өргөмжлөх ястал ямар үнэхээр нэг юм бодогдуулж байгаа юм та нарт харж байхад бол харахгүй л нэр агуу үндэстэн гэж арай л өөр юм да энэ ямар нямбай ямар одоо те би тэнд ань байна гэж бол хэлээгүй. Гэхдээ тэнд бол тодорхой хэмжээний сүр хүч эрх мэдэл байсан. Тэнд бол ань байсан гэж бол би хэлэхгүй. Тэд нар баг хөдлөх болгондоо бурхныг ярьсан. Тэд нар хүн болгон гарч ирээ залбирсан. Ерөөсө бүхий л урсгалаас баг гарч ир залбирсан байна. Гэтэ нэг л эзний нэрээр залбирсан. Гэтэ хамгийн гол нь би тэгэл бодож илаа. Энэ хүний амьдарж байгаа амьдрал үгүй тэгснээс бурхныг яриад байхыг нь бодохоор зэрэг итгэвч юм шиг. Тэгсэн мөртлөө ингээл амьдралуудыг харахаар зэрэг сонирхолтой амьдрдаг хүмүүс байна да. Сонирхолтой, аюул сонирхолтой. Би бол амнаасаа гаргаж ирээд ямар нэгэн юмыг илтгэж илэрхийлж байгаа хүн нэг бүрийг бурхан сонссон гэж би итгэж байгаа. Юу ярьсныг тэр хүн ерөнхийлөгч болоод юу хийн гэж ярьсан. Бүгдээр ингэ дэлхий чих тавин сонссон шүү дээ. Бараг чимээгүй болоод бүгдээрээ. Жахад бурхан бол тэнд үнэхээр яг л эдгээр чи шийдвэрийн үндийг цугларчаад одоо яг ямар замаар явах вэ гэдгийг түүний нэр дээр сонгож байгаа байхгүй. Түүний нэрийг хэлсэн гэдэг нь түүнийг дагна гэсэн үг биш. Түүний нэрийг хэлээгүй гэдэг нь түүнийг дагахгүй гэсэн үг ч бас биш. Сонирхолтой үйл явдал болсон. Тэгэхээр тэр цаг жавхлан бүүдийж бидний эзний цаг жавхлан алдар нь дэлхийг хучих болно гэсэн амлалт бидэнд л улам ойртож байгаа. Улам ойртож байгаа. Далаа усаар дүүрдэг. Харин дэлхий бурхны алдраар дүүрнэ гэж хэлсэн. Мосе би таны алдрыг хармаар байна гэсэн. Олон хүмүүс Мосег уншаад гуйдаг баг. Би бүр баг уншсан хүн болгон гуйдаг гэж хэлдэг. Та Мосед харуулсан юм чи надад харуулчихтай. Би өөрөө ч гэсэн гуйжсэн. Гэтэ бид нар Мосе шиг амьдрсан бол харуулж магадгүй. Гэтэ харуулахгүй ч гэж магадгүй. Яг бид нар Мосе шиг хуучин гэрээнд амьдраг байхгүй. Бид нар бүдгрээд өнгөрөх алтар дотор амьдраагүй хүмүүс. Устдаад аажимдаа алга болох алдарлуу дуудагдсан хүмүүс биш. Амен. Бид нар харин улам тодорх алдарлуу дуудагдсан байхгүй. Бид нар ямар ч бүтээлэггүй нүрээр бурхныг харах тэр алдарлуу дуудагдсан. Хинч намайг хараад амьд үлддэггүй гэж бурхан Мосед хэлдэг. Үнэн. Хинч түүнийг хараад амьд үлдсэн хүн байхгүй. Хинч наран дээр очиж үзээгүй. Очих боломжгүй. Яагаад гэвэл нар өөрөө шатаж байгаа гал. Өчнөө сая жива бэрийн тэнд байдаг мөртлөө биднийг дулаацсан.
Харин тэр нарыг бурхан бүтээсэн. Зүгээр хүн махан биеэр тэрний өмнө очиж за сайн уу сайхан юу вэ гэх боломжгүй. Нарлуу ойртож чаддаггүй байхгүй. Тэгэхээр түүний цог жахлан нүд суглам амьд хүн байх боломжгүй. Энэ махан бие түүний оршихуйд гмийн улмаас оршин байж чадхаа байсан. Харин өнөөдөр биднэрт Христийн энэ ажлын улмаас нь түүний улам тодрох алдар дотор амьдрах боломж өгсөн. Улам тодрох алдар. Энэ нэг юм байгаа. Бид нар энийг үзэх болно. Бид нар яагаад өнөөдөр сүм чухал гэж ярьж байгаа гэж? Өнөөдөр яагаад бид нар онцгой хүнгүй, онцгой үеийнхэн гэж өөрсдөө дуудаж байгаа гэж? Энд ямар ч онцгой хүн байхгүй. Би таньгүйгээр явж чадахгүй. Та надгүйгээр явж чадахгүй. Бид нар хамтдаа биш бол явж чадахгүй. Хүнд маш хэцүү. Бид нар бие бинийгээ засаж авахгүй юм бол, бид нар бие биендээ хэлэхгүй юм бол, бид нар бие бинийгээ хайрлахгүй юм бол, бид нар бие бинийгээ чирээд ч болох нь аваа явчих юмсан гэсэн тэр халуун хайр зүтгэл байхгүй юм бол, энэ бол үнэхээр ганцаараа явдаг хүний зам ерөөсөө биш. Огт биш. Хүмүүс айгүй олон хүн тэгж төөрж байгаа. Би ганцаараа эзэнтэй хамт явна. Сүм өмнөдөө явах айгүй түүхтэй тэгэл тэр олон хүмүүстэй нуучилж анцангаа олох гэж арай гэж нэгтээ нэвээ олж ят нөгөөтэй нь хэрэлдээл айгүй ядаргаатай юм байл. Тэр хүн бол одоо бөө мэд би хаана явж байгааг нь хийж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бид нар хамтдаа байж байгаа учраас Бурхны сэнтийн өрөө албан дасгалгааг нь бид нар харъя. Та нар гараач би ажиллаа хиймээр энэ Бурхан энийг ч өөгөө. Тэнд байх ёстой бүхий юм байсан. 24 ахлагч. Тэнгэрлэг биетүүд. Одоо тэнгэр элч нар. Бурхан өөрөө Христ, ариун сүнс бүгд тэндээс. Тийм учраас бид нар энэ зам дээр хамтдаа алхах хэрэгтэй байхгүй. Бие биенийхээ төлөө алхах хэрэгтэй. Бид нар ястаа чадахгүйгаа хүртэл бие бинийгээ ширж авч явахыг хүсдэг байх хэрэгтэй. Та юугаа ч алдахгүй заяа. Бити харамс. Шаа дими тусалж ийсэн мэт та. Тэнийг юм а. Бити тэгэж бод. Бо амьдрал хувь тавилан минь тэр байхгүй юу? Хувь тавилан минь өөрийгөө бусдын төлөө үрж амьдрах шүү дээ. Ер нь бол бидний хувь тавилан тэр байхгүй. Би таанаас бас нэг даалгавар өгчээсэн билээ дээ. Одоо тэгээд өнөөдрийг хүртэл над дээр хүн ирээгүй бодвол одоо зүгээр байгаа юм биш үү? Он гараад надтай уулзаад зүрх сэтгэлээ ариусгах хүн байвал ариусгаарай гэж хэлсэн. Мэдээж бүх сүм надтай уулзна гэвэл би гутарч өгөх байх таа. Бүгдээрээ надтай асуудалтай юм байна гэдэг. Би яа тэгж гуйж нэ гэхээр зэрэг. Энэ зам, энэ сэнтийн өрөө, энэний хажууд одоо сувдаа юу вэ? Гэтэл зүгээр сувдаагаас болоод. Одоо тийшээ болцсон. Байх бидээ л гэж санаа зовсон байхгүй. Зүгээр ирээд яа учраа олох албагүй ш бид нар. Би хувь хүн, та хувь хүн. Өнөөдөр миний ойлгож байгааг та ойлгохгүй байж болно. Өнөөдөр таны ойлгож байгааг би ойлгохгүй байж болно. Энэ нь бид хоёр явж болохгүй гэсэн үг биш байхгүй. Ариун сүнс бидэн дээр энд байхад эцсийн цотгалтыг хий. Тэр үед ойлгохгүй байсан нь ойлгож байгаатайгаа жигдэрж ирнэ. Ойлгож байгаа нь Бурхны ойлголтуудтай жигдэрж ирнэ. Ингээд тэнцвэржүүлэх явагдаж учраас санаа зовхон байхгүй байхгүй. Харин бид нар зүгээр л зөвшөлтсөөд санаа нийлээд цаашаа юу ч болж исэн хамт алхах тухай л яриад байгаа. Тийм учраас би урьж байгаа байхгүй. Ахлагч пастортойгоо асуудалтай хүн бол уулзаа. Зүгээр санаа зовлтгүй. Энэ асуудлыг зэгцлээ цаашаа халахын хэдүүлээ. Би биентэйг асуудалтай байна. Зүгээр зэгцэл зүгээр мат. Зүгээр залиг. Зажлахад хэцүү байгаад зүгээр залигчих тэгэл урагшаа алах. Энд бидний хинч зогсохгүй. Тэр тусмаа хүн. Энд биднийг нэг л юм зогсоо. Би өөрөө өөрийгөө зогсоо. Одоо би л өөрийгөө зогсоо. Өөр хинч намайг зогсоохгүй байхгүй. Болио би явъя гэвэл би л зогсоо. Тэгвэл Бурхан намайг хүчээр ийшээ ёстой ч ирэхгүй. За ариун сүнс минь болио дэндүү өвдөлттэй байна. Дэндүү их гар чавралтай юм шиг санагдж байна. Одоо бүтж байгаа ч юм алга болж байгаа ч юм алга би ер нь болмоор байна. Би ер нь явъя гэвэл Бурхан чи нэрээ тэгж хүсэж чинь. Тийм би үнэхээр хүсэж байна. Та намайг явж тавиулаач гэвэл Бурхан намайг тавиул явуулж. Би хэзээ ч хэнийг ч тэрэнд боол биш хөвгүүд хэрэгтэй.
Тэгэхээр сэнтийн өрөөнд бид нар тийм алдрын төлөө очих болно. Энэ хонглоор амьдарч байхдаа бидний хувь тавилан юу вэ гэхээр улам тодрох алдрын төлөө. Улам тодрох алдрын төлөө. Бүтээлэггүй нүрээр хаа. Мосе яагаад өөрийнхөө нүрийг бүтээдэг гэсэн? Яа гэвэл бурхантай уулзаад гараад ирэхэд нүур нь гэрэлтдэг байсан. Хуучин гэрээнд бол амар үзэгдэлтэй. Одоо шинэ гэрээнд ч амар дөө. Одоогийн байдлаар бол арьс марьс нэвт гэрэлцээ амтаа алга байна. Амар гэрэлтчихсэн байгаа байхгүй. Мосегийн үед ямар ч ариун цэврийн юу л гоо сайхны бүтээгдэхүүн байгаагүй төхөө. Цөл газар төхөө дэр чинь эс, сайлах, шуурга, уугалц өөрөж аахгүй. Тэгэхэд Мосегийн нүүр нь гэрэлтдэг байсан. Маш их гэрэлтдэг байсан учраас хүмүүс айдаг байсан. Харин Мосе хүмүүсийг айлгах гэж биш. Хүмүүс айгаад байгаа учраас биш. Харин нүүр нь гэрэлтээд бурхантай уулзах хүртэл дараагийн өдөр нь хизээ юм бөө мэд. Тэр хүртэл тэр алдар нь буурдаг байсан. Өнөөдөр хурц гэрэлтчихсэн нүүр маргааш яах нь вэ? Баг гэрэлтээс тэгэл улам бүдгэрсээр байгаа хэвийн дүрдээ ордог байсан. Энийг л Мосе харуулахыг хүсээгүй. Тэр өөрийнх нь итгэдэг бурхны алдар нь өнгөрөөд явдаг алдар шүү гэдгийг мэдүүлэхийг хүсээгүй учраас тэр нүрээ бүтээдэг байсан байна. Харин бид нар бүтээх шаардлагагүй. Зүгээр энэ хэсгийг юу уншиж өгөх. Айгу уншмаар санагдчихэв. Зүгээрээс 2 дугаар Коринт 3 дугаар бүлэг. 2 дугаар Коринтын 3 дугаар бүлэг дээр энэ байж байгаа. За 7-оос 18. Хэрв хатан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэлч гэсэн алдарттайгаар ирж Израилийн хүүгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын. Түр зуурын гэдэг нь аажимдаа алга болох гэсэн утгатай бас. Түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх босуу. Учир нь хэрв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байхаваас зөвхт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмжих бялхсан байна. Учир нь урд алдартай байсан зүйл нь давмгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ. Хэрв түр зуурынх нь буюу аажимдаа алга болох нь алдартай байсан юм бол мөн хүлдэх нь үлэмжих алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж үнэнхүү зоригтойгоор хэлдэг. Бид Мосе шиг биш юм аа. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хүүгүүдэд харуулахгүй тул тэр нүрээ бүтээлгээр халахсан. Энэ Мосе бол бурханд үнэхээр хайртай нэгэн байжээ. Тэр бурхных нь цог жавхлан бол мөнхөд өөрийнх нь хүмүүсийн дотор гэрэлтэх ёстой гэдгийг тэр мэдчихсэн. Гэхдээ тэр цаг биш гэдгийг бас мэдчихсэн. Тийм учраас юу хийхээ мэдээд байгаа байхгүй. Энэ хүмүүс аажимдаа бүдгэрж байгаа тэр алдрыг харах ёсгүй. Тийм учраас тэр нүрээ бүтээдэг байсан. Харин тэдний ухаан санаа хатуурсан байсан. Тэгээд яг энэ өдрийн хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана. Энэ өдрийн хүртэл Мосег унших бүрт тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай л байдаг. Гэвч хүн эзэнд хандаж ирэх бүрт бүтээлэг авагддаг. Эзэн бол сүнс мөн. Эзний сүнс хаанаа тэнд иргэжлөө байдаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүрээр эзний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь эзний сүнсээр болдог. Бид нар түүний алдрыг Паулийн санаа бол бүр ийм байгаа хгүй. Толь байна. Би толинд өөрийгөө хард. Бид эмэгтэйчүүд ялангуяа бид нар өглөө босоод толинд нүрээ хардаг. Тэгээд яанаа үрчлээ нэмэгдээл байна даа мэн гэж боддог. Паул толинд хараад үрчлээгээ тоолох тухай яриаггүй. Паул харин бид нар яг толинд өөрийнхөө тусгалыг харж байгаа юм шиг эзний алдрын тусгалыг олж харна гэсэн. За би Есүс Христэд итгэдэг. Би энэ замаар явж байгаа. Түүний алдар миний дотор өсөн нэмэгдэж байгаа. Үнэн үү? Үнэн. Би өөрийгөө толинд харлаа. Би өөрийгөө толинд харахад миний дотор байдаг эзний алдрын тусгал тэнд харагдана. Би түүнтэй хамт алхах тусам миний доторх алдар ихсэн. Энэ тусгал яах нь вэ? Тодорно. Бид нар ийм л замтай хүмүүс ахгүй юу? Алдар нь тодорно гэдэг чинь бид нар түүний дүр төрхийн дагуу улам адилхан болж өөрчлөгдөж байна гэсэн үг. Бид нар түүний хүүгийн дүр төрхтэй улам адилхан болж эхэлж байна гэсэн. Тийм учраас харахад миний бие юу? Нүглийн улмаас үхмэл болсон хэдий ч харин миний дотор амьдардаг Христийг амьлуулсан
тэр сүнсний улмаас дахин амьдрах боломжтой болсон. Тэр сүнс чинь миний дотроос алдрыг нь улам эрчимжүүлэх ажлыг хийх тусам тэр алдрын тусгал нь улам тодорно. Тэр алдрын тусгал улам тодрох тусам одоо би биш. Харин би толинд түүнийг харж байна. Тэгэхээр бид нар улам бүдгэрэх, улам алга болох, аажимдаа устдах тэр алдарт дуудагдаагүй байхгүй. Тэр чинь яг энд дууссан. Харин эндээс бол яах вэ гэхээр улам тодорч, улам намайг эзлэх, улам надаас харагдах тэр алдар руу бид нар. Би та нарыг ойлгож байгаа байх гэж аюух найдаж байна. Гэтэ бид нар ойлгоно. Бид нар энийг бол бид нар үнэхээр харна, ойлгох байтугай бид нар харах болно. Дараад нь энэ сентийн өрөөнд болж байгаа бас нэг чухал үйл явдал биднэрт энд үжээ мэдгдсэн байх хэрэгтэй. Энэ бол хүчирхэг тэнгэр элч нарын үйл ажиллагаа. Амен. За, Люцифер байсан одоо ч байгаа. Түүнийг одоо бид нар сатан, мэхлэгч, булгайч, луйварчин тэнд ерөөс олигтой нэр байхаа хэлсэн шүү дээ. Диавол, дампуурс нэгэн, харанхан хаанчлын хунтай гэх мэт нэртэй. Люцифер түүний оршихуйд зогсдог хүчирхэг үдсгэлэнт тэнгэр элч байсан. Түүнд өөрийг нь бүтээсэн зорилго хангалттай биш санагдсан. Люциферээрээ байх нь хангалттай биш болсон. Тэм учраас тэр бүтээгчээсээ илүү болохыг хүссэн. Яаж ч бодсон бүтээгчээсээ илүү болж чадахгүй. Бүр яаж ухааны цооролд хүрсэн ч бүтээгчээсээ илүү болж чадахгүй. Танай гэр бүлд ямар айхтар гений одоо бүр алдартай хүүхэд торинж байсан ч тань шиг болж чадахгүй. Яг л та төрүүлсэн ээж нь төрүүлсэн аав нь аахгүй. Харин өөрийг нь бүтээсэн бурхныг өөрийнхөө дор байлгахыг хүссэн Люцифер. Багдамлын эцэг шүү дээ ерөөсөл. Түүний дээр өөрийн сентиг залахыг хүссэн. Тэр сентигтэй байхыг хүссэн гэж ярих юм бол. Тэгм учраас тэр унсан. Тэр унахдаа тэнгэр элч нарын 3-1-ийг буюу 3 тэнгэр элчин 1-ийг нь аваад доош унсан. Мөн үү? Үе түмэн сая жива тэнгэр элч үүдэг. Тэнгэрт. Бүгд хүчирхэг. Харин сатаны аваад буусан тэнгэр элч нар хүчирхэг мөн чанараасаа унсан. Хүчирхэг байдлаасаа унсан байхгүй. Тэгэхээр энэ сентийн өрөөнд мөнхийн улсад тэнгэрүүдэд байгаа тэнгэр элч нар бол дандаа хүчирхэг байр суурин дээр үлдсэн хүчирхэг тэнгэр элч нар. Амен. Еврей ном юу гэж хэлсэн бэ? Тэр тэнгэр элч нарын төлөө бурхан ажиллаагүй маа. Тэр тэнгэр элч нараас ялахгүй доогуур хүүгээ болгосон үнэн. Гэхдээ тэр нь дараад нь бүхний дээр гаргахын тулд байсан. Тэм учраас ирэх ертөнц одоо энэ шинжлэгдэх ертөнц маань хүчирхэг тэнгэр элч нарын үйлчлдэг авралыг өвлөх хүмүүсийн эзэмшил байх хэрэгтэй юм байна. Авралыг өвлөх хүн би мөн гэж байгаа юм байна уу? Та нар бид нар бол авралыг өвлөх хүмүүс шүү дээ. Тэднэрт үйлчлүүлэхийн тулд бурхан дунд зэргийн хүчтэй, ялахгүй хүчтэй, ер нь баг хүчгүй, тийм өвчтэй, тийм тэнгэр элч нарыг илгээгээгүй. Дандаа хүчирхэг тэнгэр элч нарыг илгээсэн. Тэнгэр элч нарын ажиллагаа энд бол үнэхээр өрнөх ёстой. Энд алхаж байгаа. Бид нар өөр болсон тэр ажиллагаануудыг харах. Юу тэр бодисны цоочтой хаалга онгойлох бол зүгээр л яйсалдах уу? Зүгээр л яйслын хамгийн элементарны ажиллагаа болох хэрэгтэй. Хүчирхэг тэнгэр элчт бол тэр хаалга онгойлох юм шүү дээ. Хүчирхэг тэнгэр элч нар гэхээр та тэнгэр элч нь хэдэн метр өндөртэй байд юм болоо гэж бод. Тэр хэдэн метр өндөрт ч хуйлж чадна. Тэр хуйлж чадах байхгүй. Тэр илчлэлт номон дээр нэг хөлөө далай дээр тавиад нэг хөлөө уулан дээр тавьбаа гэж байгаа шүү. Ийм болох хэрэгтэй бол ийм л байна. Яг л бид нар нөгөө хүн гэдэг яриа л хэмжээд байгаа байхгүй. Тэр лав 3 метр байхаа. Тантай хэдэн метртэй уулзах хэрэгтэй вэ? Хэдэн метртэй л тантай уулзах. Бид дээр нэг микртэй байхад манай микр би ярьж ирсэн. Ийм тараншааны нөхрөө нэг дугуй нь орцсон байсан. Баг ганцаахна шүн 12 сард. Өргөд өгчийг шүн өрх амтан баг.
Нэг гараа сойгоод бооцсон. Эхтэй хүн хурж ирээд нэг гараа сойролтой байхгүй юу гинц. Нөгөө гараараа өргөжч гараа авчихсан. Тэгж байгаа ш. Та нар тэнгэр элч нарыг танихгүй өнгөрөөсөн байх гэж байгаа ш. Тэгэхээр чинь 10 метрийн өндөртэй тэнгэр элч ирэхийг би танихгүй юм гэж байхгүй ш. Харин зүгээр нэг гараа сойгоо бооцсон нэг хүн ирэхэд бид нэр хөрх антын сотоо явж байгаад аягүй гараа явуулсан гэж бодсон ш. Бидний толгойн тэнгэр элчж байгаа байхгүй юу? Одоо тэгвэл яах нь байх нь вэ? Бодох нь байх. Тун боддог байх. Долгоомчтой. Та нар дайлаад өнгөрөөгөр гэж байгаа шүү дээ. Хооллоод өнгөрөөгөр гэж байгаа шүү дээ. Нийгмийн халамжийн төвдөр очиж хүүхдийн мөнгөний хэрүүлгээс та нэг эмээтэй чи үзэд тараал байтал чинь тэр одоо хэн байж болох нь тэмдэглэж байж болох нь. Тийм учраас тэр энэ дундуур явж байгаа гэдэг нийгмийн халамжийн төвдөр очиж хэрэлдэж байхдаа чи ерөөсөө мартаж болохгүй. Мейкерт явж гэнэ үү, автобусанд явж гэнэ үү, ажилдаа байна уу, банкнд очирж гэнэ үү, эмнэлэг дээр зогсож гэнэ үү, та хүмүүсийн урд урд дайрж гэнэ үү, хамтны тухайгаа хоогоороо зохиол урагшилж гэнэ үү. Айгүй болгоомжтой байх хэрэгтэй. Юм ер нь яаж ч эргэж олно. Тэн тэнгэр элчийг нударч хайчаа дараад нь та одоо бүр эвгүй байдалд ороо. За энэ хүчирхэг тэнгэр элч нарын ажиллагааг зөмөрөө бас нэг хараатах. Зүгээр үстэй тийм ээ. Бид нар харуул бас ойлгомжтой болж Даниэл ном дээр очиж зөмөрөө. Даниэл тэнгэр элч нар мэдээж хэрэг бид нартай дандаа заавал хэрүүл зодноотой газар уулзсан гэсэн үг багт биш л дээ. Зүгээр танихгүй өнгөрөөчхий гэдэг дээрээ л би нэг тийм ганц хоёр санаа авсан. Түүнээс ш эдгээр чинь ажил хийх гэж ирж байгаа шүү. Бид нартай хэрэлдэх гэж ирэх байхгүй. Биднэрт үйлчлэхээр илгээгдсэн сүнснүүд гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэд нар үйлчлэхээр илгээгдсэн гэдэг чинь биднэрт хэрэг болох цагт маань яг орж ирнэ гэсэн үг. Ойлгож байна. Би ганцаараа ойрлж болохгүй. Яа гэвэл таны эргэн тойронд тэнгэр элч нар ажиллаж байгаа. Хүн болгоны эргэн тойронд биш л те. Тэгэхээр бидний эргэн тойронд ажиллана. Яа гэвэл бид нар тэр зам дээр явж байгаа учраас. Даниэл номын 8 дугаар бүлгээс эхлээ харъя. За Даниэлд бол үнэхээр тэнгэр элчийн хэрэг маш их гарсан байна. Даниэл номын 8-ын 15-аас харъя. Даниэл энэ үзэгдэл үзсэн. Даниэл тийм үү та нар өмнөх юуг нь үзэгдлийг нь олж харж байна. Даниэл би энэ үзэгдлийг үзээд түүний утгыг ойлгохоор хайв. Юу н аливаа юмны утгыг ойлгохоор хайх хэрэгтэй шүү дээ бид нар. Эзэн надаа нэг тийм харуулаад юу гэж байгаа юм бөө мэдээ явж болохгүй. Та мэдэх ёстой. Эрен хайх ёстой. Хүч тамираа бартал эрен хайх ёстой. Даниэл гэсэн ш. Харагтун хүн шиг дүрстэй нэг миний өмнө зогсож байв. Ямар ч гэсэн харахаар бол хүн шиг юм харагдаад байгаа байхгүй юу? Улаай голын эргийн дундаас хүний дуу гарч тэрээр дуудаж Габриэла энэ хүнд үзэгдлийг тайлбарлахыг би сонсов. За тэр бол Габриэл тэнгэр элч байсан юм. Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж нүрээрээ газар унав. Тэр надад хүний хүү энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгохтон гэв. Түүнийг надтай ярьж авах зур би нүрээ газарт наажгүй нойронд автав. Гэвч тэр надад хурж намайг цэгш шулуун болсон. Одоо бид нар түүнээс надад өгж байгаа зүйлсийн учрыг тэр болгон ойлгохгүй ш. Гэтэ ойлгох болтлоо бид нар ингэж ядаж ядаруу. Унтаж нэг үзээд бүр ядраалтай бүр ядарч гипцээр хаал унтаж нэг үзээ. Бид нар ингэж ирэн хайруу юу? Зүгээр хин нэгэн тайлбарлаад өгчих юм шиг бид нар ингэж хүүхэд шиг ангалзаад хүүгээд ээж болохгүй байхгүй. Харин бид нар ирэн хайх хэрэгтэй. Бид нар ирэн хайж болно, олохгүй, ойлгохгүй цөхөрж болно. Бид нар ядарч болно. Даниэл айгүй олон удаа бие нуудаж ирсэн. Та харъя цааш нь. 9-р бүлэг. 9:21. 20 би ярьж залбирч өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч миний бурхны ариун уулын төлөө өөрийн бурхан эзний өмнө гуйлтаа өргөсөөр би залбир дотор ярьсаар байтал түрүүчийн үзэгдэл дунд миний үдсэн хүн Габриэл оройн дахлын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв. Тэрээр надад заавар өгч надтай ярин Даниэла би чамд хэрсэн ухаан ойлголтыг өгөхөөр ирсэн. Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож үзэгдлийг ойлгоо. Ямар их одоо юмыг Даниэл хангаж өгч байна энд одоо. Даниэл зүгээр залбирж байгаа ядраад те үхтгэж унна гэж байхгүй ш.
байгаа бүх юм нь гарч иж байгаа байхгүй юу? Тэгж их шаналл тэр их одоо өөрийнхөө ард түмний төлөө үүрж байгаа тэр ачаа тэр бүх юм гаргаж ирж яриалсэн зогсоогүй. Харин тэр үед Габриэл түүн дээр хурж ирсэн. Тэгэхэд би маш их ядарсан байсан гэж. Түүн дээр Габриэл ирэх ч ёстой байсан. Ядарсан байсан. Бид нар өнөө өглөө залбирч хахад танд үнээр илүү хүч хэрэгтэй байгааг харж байгаа. Болтгсон бол. Ёо, даанч хоолой минь хязгаартай юм да болтгсон бол. Харин бид нар юугаш дутхгүй. Биднэрт ирэх болно. Ядарч байхад нь нөгөө Габриэл хурж ирсэн. Миний үдсэн хүн Габриэл. Түүн дээр хурж ирээд би чамд хэрсэн ухаан ойлголтыг өгнө. Маа. Бурхан чамд явууллаа. Хэрсэн ухаан чамд хэрэгтэй, чамд ойлголт хэрэгтэй. Чамаа гуйж эхлэхэд юу болсон бэ гэдгийг бас мэдүүлж байгаа юм. Чамаа гуйж эхлэхэд тэнд юу болж эхэлсэн бэ? Зарлиг гарсан. Даниэл залбирч эхэлж байна. Бич. Би тогтоохно. Доор нь бурхан гар ирсгэж зурсан. Тэгэнгүүт энийг би чамд хэлж байна. Би энийг мэдүүлэхээр чамд ирлээ. Чи энэ мэдээг сайн бод. Чи энэ үзэгдлийг заавал ойлгоо. гэж хэлсэн байна. Тэгэхээр Тэнгэр элч зөвхөн хурж ирээд бидний машиныг нүхнээс гаргаж өгөхийн тулд биш юм. Хэрсэн ухаан, ойлголт, мэдлэг, тэнгэрлэг бид нар Тэнгэрээс ирж байгаа мэдээг чинь хүний ухаанаар юусаа ойлгож чадахгүй байхгүй. Ариун сүнс бидэнтэй ажиллаж байгаа ш. Хэрэгтэй бол Тэнгэр элч ирээд тань зааш. Тийм л учраас бид нар энэ юу юм бэ? Манай сүмийнх биш юм биш. Юу надтай юу яриад байгаа юм болоо? Айгүй олон жилийн өмнө, одоогоос 10 жилийн өмнө би өөр цуглаанд үйлчилж байсан. Тэгээ бид нар тэр өөр цуглаанд үдээс хойш бид нар ажиллаа хийгээд стаффуудын өрөөнд сууж байсан байхгүй. Тэс нэг өвгөн орж ирсэн. Том цаас ирсэн өвөө. Харахад бол ер нь жоохон мэдрэл муутай юм шиг. Нэг хин ч анзаарахгүй тэр өвөөг бол. Ер нь бол хүмүүсийн хандлага юу гэхээр юм хачин өвөө хараад ирсэн. Ердөө л юм. Өмсөн зүүсэн мөсөн нэг тийм айхтар ингээл анхаарал татах юм байгаа. Тэнгүү тэр өвөө бачаралтай ирсэн. Нөгөө цаасаа уншсан. Тэр юу байсан бэ гэхээр энэ сүм амаараа намайг магтавч зүрх нь надаас алс хол байна гэв. Исаягийн ишлэг гаргаж ирээд энэ сүм үнэхээр буруу явж байна гэдгийг өчнөө ярьсан. Багт стаффуудын өрөөнд зөндөө олон өдөрдөг шахлагчнууд ч сууж байгаа хаашаа гэж. Би хажууд нь байгаа л гэсэн. Тэгээ би тэр Тэнгэр элч мэлчиж их бодоочгүй зүгээр энэ ямар солиотой өвгөн бэ. Багийн одоо юу амар бүсдэг. Амар шинтцэн сонссон. Хөө гарах хэрэгтэй ш. Ятаргаад энэ одоо юу вэ те? Бидний амаараа магтаа. Яг дотор бол ер нь ч бараг л үнэн л дээ гэсэн мөртлөө. Гэхдээ энэ одоо юу вэ? Тэр бол Тэнгэр элч байгаагүй гэх баталгаа бол байхгүй. Бидний ч мэдээгүй. Тэгэд баахан ярьж байгаа тэр өвөө гараа явсан л та. Аюу сонирхолтой. Ер нь бол их сонирхолтой шүү. Тэгэхээр цаашаа харъя бас 10 дугаар бүлэг дээр байгаа бас. 10-8-аас. За энд бас л Даниэл бол ингэж байгаа шээ. Персийн хаан Коришин 3 дахь жилд Бэлтешазар хэмээн нэрлэгдсэн Даниэлд нэгэн үг илчлэгдсэн байна. Нэг үг илчилсэн бөгөөд энэ үг үнэн байсан. Их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож энэ үзэгдлэгч ухаарав. Тэр өдрүүдэд Даниэл би бүтэн 3-7 хоног гашуудсан билээ. Бүтэн 3-7 хоног дуустал би амтад хоолж идсэнгүй, мах ба дарс жамандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. Маш их ядарсан ба. За тэгээд 9-оос нь харъя. А биш 8-аас харъя. Тиймээс би ганцаараа үлдэж энэ агуу үзэгдлийг харсан. За тэр үзэгдлийг та нар нөхөд уншиж. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болсон. Царай минь өнгө алтан зэвхэрсэн. Надад хүч чадал үлдээгүй. Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгууд би нүрээрээ газар унаж гүн нойронд автав. Харагтун нэгэн гар надад хүрсэнд би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов. Бид нар ямар ч тэнхээ тамиргүй болж байхад Тэнгэр элч хурж ирээд биднийг босгож ирэх тэнхээтэй болгож байгаа байхгүй. Тэрээр надад ихэд хүндлэгддэг Даниэл яа Тэнгэр элч хурж ирээд танд ингэж хэлвэл яах вэ тамина. Бид нар одоо нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бидний амнаас гарч байгаа үг сүнсний ертөнцид долгионороо очиод хин нэгэнд хүрч ирсэн тий. Тэгвэл сүнсний ертөнцид бидний хэн болохыг ярьж байгаа үг сэргээд бидэнд ирж сонсогдох хэрэгтэй. Би яг хийе.
Бүтээн сүмийн яг хий. Тэр хов живийг би ерөөсөө яриаг байна. Гаж сүм, балай сүм, амар ерөөсөө ингээл дэндүү одоо гүнзгий дэндүү одоо яасан ийсэн. Тэрийг яриаг байна. Харин яг сүнсний ертөнцид биднээсээ хин гэж дүгнжээ. Тэрийг бид нар сонсох хэрэгтэй байхгүй юу? Магадгүй Тэнгэр ич хурж ирээ танд хэлж болно. Ихэд хүндлэгддэг одоо хэн бэ? Солонгоо. Би тэнгээ мэдчихээн гэ явчваа. Ихгүй байхад та бид нар сүнсний хүчтэй ажиллагаан дотор явж байгаа учраас. Түүнээс хүн таны хинбэ гэж хэлээд тэр нь чих тавиал гэж хэлээд байгаа байхгүй юу? Ажлын газрын хүн ч ээ хүн ч сүнстэй. Хүнээс усна сүнсгүй. Итгэдэг ба итгэдэг. Ажлын газрын дарагч юм хийж магадгүй. Би чамайг хараад байхад чи үнэхээр маш амьд юм аа. Би тэр хүн чинь амьд хүмүүсийн дунд ажиллаж байгаа шүү дээ. Үхсэн хүмүүсийн дунд ажиллаагүй шүү дээ дарагч. Гэхдээ та амьд хүмүүсээс амьдтай харагддаг юм байна. Чи нэг юр босын тийм нэг шудраг байдал чамд байна. Юр босын гэдэг чинь энд хэлэх биш гэсэн үг. Чи хамаагүй өөр юм аа. Хамаагүй өөр гэдэг нь энд байгаа хүмүүсээс ямар ч хамааралгүй гэсэн үг. Хамаагүй өөр юм аа. Тэгэхээр Даниэл энийг сонсох хэрэгтэй байсан гэж би бодож байна. Ихэд хүндлэгддэг Даниэл. Чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож цэг шулуун зогсогдоо юу гэвэл би чам руу илгээгдсэн юм аа гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр боссоо гэж. За дараад нь бүр яасан бэ гэхээр зэрэг 15-ыг харах юм бол тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүрээрээ газар ширтэн дуугүй болсон. Хүний хүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хурж байв. Тэгэхэд би амаа нээж одоо бүр юм ярих тэнхээтэй болж байгаа байхгүй. Бүр юм ярьж эхэлж байгаа. Эзэн минь ээ энэ үзэгдлээс болж миний дээр зовлон шанал ирж надад ямар ч хүч үгүй боллоо. Учир нь эзний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах вүлээ. Миний хувьд гэвэл одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй амьсгалчгүй болсон гэж Даниэл андуурав. Тэгэхэд хүний дүртэй тэр нэг нь надад дахин хурж намайг чадaltaй болгов. Та харж байгаа үстэй. Тэгэхээр танд сүнсний хүч дууссан ч бай. Даниэлийн сүнсний хүч дууссан. Бас махан биеийн хүч ч барагдсан шүү дээ. Юм ярьж чадгаа байсан, үгч олдохоо байсан, амаач нэг тэнхэхгүй болсон. Тэгээ юу хийсэн бэ гэхээр хөвцсөн юм чинь маш ядарсан би яасан унтсан. Харин Тэнгэр элч яг л тэр энэ үед ажиллаж явах хэрэгтэй байсан. Тийм учраас Тэнгэр элч түн дээр хурж ирээд ажиллаа хийсэн. Тэнгүүд хүний дүртэй тэр нэг нь надад дахин хурж намайг чадaltaй болгов. Тэрээр дахиад хэлж. Ихэд хүндлэгддэг хүнээ бүү. Амар амгалан чамд байг. Зоригийг ав. Зоригтой болтугай. Вау, тасардаг биш. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учраас ярьж хайрлаа гэсэн. Ингээд цаашаа ажиллагаа үргэлжилсэн байна. Тэгэхээр бид нарыг энд алхаж байхад бид нар ер нь болвол дампуурах, ядар цөхрөөд унаж үхэх, унтах, юу ч ойлгохгүй байх, ерөөсөө юу ч мэдэхгүй байх, мэдрэхгүй байх, юу ч бидэнд үлдээгүй. Бүх юм хангагдсан. Тэнгэр элч нарын үйлчлэл ч гэсэн хангалттай. Тэм учраас би өнөөдөр энд байгаа хүмүүсээс үнэхээр бурхан минь тантай засаглах амьдрал руу намайг оруулж өгөөч гэж хүсэж байгаа хүн байвал та үнэхээр энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй. Үнэхээр би энэ хавьд бужигнмааргүй байна. Би зүгээр сүмийн итгэгч баймааргүй байна. Зүгээр сүм гэж байдгүй юм. Зүгээр итгэгч гэж бас байхгүй гэсэн үг. Зүгээр пастор гэж бас байхгүй. Пастрын албан тушаал бол ямар ч ажил хийгээд таарахгүй, тохирохгүй, тэмцэхгүй учраас одоо яахадтай буцахтаа талам чавганцыг залъидаа гэд тийм ажил хийж байгаа хүмүүс биш. Бидний дуудлага, бидний амьдрал, мөн чанар бүх юм оронгоор ирэх ёстой. Энд чи тийм учраас энд чи бурхан биднээс амьдралыг гүнээс нь эхлээд шинжлэх ёстой байхгүй. Гүнээс эхэлж шинжлэгдээгүй бол бид нар түүнтэй засгалж барахгүй. Түүнтэй засаглана гэдэг бол анги юм, өөр юм байхгүй. Би зүгээр сая тэр Дональд Трампын тэр ёслол мэдрийг хараад байж захта бидний очиж бурхны засаглалын дор оруулж өгөх тэр том газруудын нэг гэж бодож үзсэн.
Тэр газруудын нэг мөн шүү дээ. Тэр болж байгаа бүх үйл явдал. Би өөр намайг тийш оруулах ч юм. Тэр өдгөө Америкийн иргэд өөрсдөө 20 квартал 20 блокийн цаанаас тийш ихэн дуртай орж чадахгүй байсан гэж байна. 20 блокийн наан хаалт хийсэн гэж байна. Тийшээ зөвхөн сонгогдсон хүмүүс л орж ирсэн. Гэтэ би тэр үйл явдал. Гэтэ бид нар зурагтаар үзэж байгаа учраас яаж гинэ вэ? Бид нар яг сүнс дотор тэгж очин заяа ойлгож байна. Бид нар Америкт очих хэрэггүй. Бид нар тэр ёслол дээр нь очиод Трампын хажууд зогсох хэрэггүй. Бид нар тэгж чадахгүй тийм биз дээ. Энэ махан биеэр бол хинч биднийг оруулах. Гэтэ бид нар телевизээр харж чадсанаа да. Бид нар түүний царайг харсан, хинч харж чадахгүй тийм ойрхоноос харсан. Бид нар хамгаалагч нь ч хүртэл Трампын нүүрлэр ингэж чадахгүй. Харин бид нар яг харж яс тэр хүний нүд нь юу илэрхийлж байна, гар нь юу илэрхийлж байна, юу бүгдийг харсан. Сүнс дотор бид нар яг тэгж. Бидний бурхан сүнс дотор Небухаднецарын унтлагын өрөөнд орсон. Яг л тэр сүнс учраас. Бид нар хэний ч унтлагын өрөөнд орж чадна. Гэхдээ хин нэгний унтлагын өрөөрөө орохыг хүсэж байвал бид нар засагласан байх хэрэгтэй. Тэгжээж бид нар тэр унтлагын өрөөрөө мессежтэйг орох хэрэгтэй байхгүй. Бид нар хэлэх үгтэй гэдэг шиг орох хэрэгтэй. Болж гин үү? Зарим нэг хүн унтаад байгаа учраас би сэрэлээ уучлаарай. За. Өнөөдөр би сентийн өрөөний талаар ярьсан. Тэгэхээр та хоёр энэ дотор пижигэнтэл адуу шиг дахиж явж байгаа ийшээ нэг газар руу ороод цочирдож ухаан алдаж унах юм бол биш. Энд байгаа бүх мөн чанарууд бидний амьдрал дээр баг багаар өсөн нэмэгдэх ёстой. Үнэр нь байх ёстой, оршихуй байх ёстой, уур амьсгал нь байх ёстой, үйл ажиллагаанууд нь байх ёстой. Бүтнээрээ биш ч гэсэн байх ёстой. Тодорхой түвшинд байх ёстой. Бид нар аль хизээний аавын өрөөч ойрхон байна да. Та нар хүнээр бодлоо. Мөнх хоёр компани байгуулъя. Компанист амар ажиллая, алдаа малдаа бүх юм даалста. Үнэхээр хүчрэлжээд Монголын үнэхээр толгой компаниудын нэг болоод нэг хамгийн дөрөнд энэ ажлыг хиндээ зааж өгөх юм бэ? Хүүхдтэй зааж өгнө шүү. Гэхдээ хүүхдтэй багаас нь зааж өгнө шүү. Миний хөө яг энэ дээр бол ингэж ажилладаг шүү. Харин энийг ч чамайг яг 17 хүрэхэр чи хэлж байна. Тэгэхгүй чи арай л ойлгохгүй. Тэрийг тайлбарлаж өгөхгүй. Гэх мэтчлэн хүүхэд өсөх тусмаа аавынхаа үйл ажиллагааны тодорхой төвшнгүүдтэй танилцаа яваад байгаа биз? Тэгэд тэгж жагаад нас би жинхэнэ утгаараа 90 цент хүрэхэд эр хүстэнгээсээ болоод эр хүнд очих юм. За миний хөө чамайг ерөнхийдөө би даалгаад ажиллуулахад бол алдах юм алга болжээ. Чи бол зочдос сурсан байна. Чи бол компани мэдж байна. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд автагаа ажиллана. Чи яг над шиг их мэдлэлтэй ажиллана шүү. Яг чи миний хийж байгааг хийгээл тэгэл ажиллаарай. Сая тэр үйл ажиллагаан дээр Трамп ингээд гарын үсгүүд зурж байгаа ш нэг бичгүүд дээр баримтан дээр бараг 20 юм байсан. Айгүй олон хүүхдүүд тойроо зогсож байсан шүү дээ. За ачууч зээл болтой одоо ингээл айгүй энгийн нэг тийм уур амьсгал байсан да. Уулна гэж Трамп гэдэг хүн ерөнхийлөгчд өргөмжлөгдөөр анхныхаа Америкийн ерөнхийлөгч Дональд Джеймс Трамп гэж гарын үсэг зурж байгаа. Хажууд нь хэн байна? Хэдэн хүүхдүүд. Бид нар үнэхээр эцэгтэйгээ засаглахад болохгүй юм ерөөсөй байхгүй юм. Би зүгээр тэрийг хараад энэ нэр ямар энгийн те би урд нь тэгж нэг үздэгчгүй ээжтэй мэдгүй урд урдийнхтэй тийм болж исэн ч юм уу гэж би сайн мэдэхгүй. Энд бол үнэхээр надад бол айгүй өөр зураг харагдчихсэн. Бид нар бол яг л ажиллана. Гэтэ тэнд бид нар юугаа хийхээ мэдгүй хумсаа хэмлээ зогсож байгаа нялх хүүхч байхгүй. Харин бид нар юу хийхээ мэддэг, яаж амьдрахаа мэддэг, хэнийг дагахаа мэддэг, хэнийг сонсохоо мэддэг, юунаас хол амьдрахаа мэддэг. Маш хүчрхийг бэлтгэгдсэн боловсон хүчин аавын ажилтан, аавын охин, аавын хүү, аавын гүнжүүд, аавын хунтайжууд бидний эцгийнхээ өрөөнд ажил хийгээ зогсож байгаа. Бид нар түүний үзэг баригчаач зогсохгүй. Бид нар түүнтэй хамт юмсуудыг үзэглэх болно, бид нар түүнтэй хамт юмсуудыг тогтоох болно, бид нар түүнтэй хамт тушаалуудыг гаргаж илгээх болно. Энэ л бидний байр суурь. Энэ л бидний очих газар. Танд өөр ямар ч байр суурь байхгүй. Би бол энийг хангалттай гэж бодож байна. Тийм биз дээ? Та ийм л сүм дотор амьд чулуу шиг хөгждөг. Та ийм л сүм дотор амьд чулуунд байж явдаг. Бурханд талархаарай. Амен. Та өхмөл хүмүүсийн цуглаанд очоогүй.
Та харин туйлын амьд байдаг тийм цуглаанд өнөөдөр явж байгаа. Тийм учраас бид нар Монголд байгаа Христийн биед үнэхээр хүрэх болно. Бид нар Монголд байгаа Христийн биед хаанчлалын хүчрхэг сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг аваачих болно. Бид нар удахгүй онлайн радиогоо нээх болно. Бид нар 4-5 сараас хэтрэхгүйгээр бид нар онлайн радиогоо нээх болно. Бид нар хурж болох бүхий л газруудад бид нар хүрэх болно. Бид нар хэлж болох бүхий л үгсүүдийг бид нар хэлэх болно. Бид нар унших болно. Бид нар ярих болно. Бид нар заах болно. Бид нар сурах болно. Бид нар сургахч болно. Одоо өнөөдөр бид нар сүмийн 4 хаан дотор амьдрахгүй. Бид нар 4 хаанаас аль хизээний гарсан байх болно. Бид нар гарч сэтгэх болно. Бид нар гарч амьдрах болно. Яг л бидний өмнө бидний ах дүүсүүд байгаа юм. Бид нар дээр хамгийн түрүүнд хаанчлалын сайн мэдээ очих ёстой. Бид нар бол муу хүмүүс биш, бид нар бол сайн хүмүүс. Бид нар шилдэг сумнууд, бид нар шалгарсан хүмүүс. Бид нар түүний шилдэг боловсон хүчингүүд. Бид нар түүний огтуд, бид нар түүний төрүүлсэн хөвгүүд нь. Бид нар ингэж л өөрчлөх болно. Бид нар 4 сард онлайн радиогоо эхлүүлэе гэж ярьж байгаа. Бид нар тэр радиогоор биднэрт байгаа номыг унших болно. Гаталжгаар эзэлж ав. Бас ирчүүдэд зориулсан номнуудыг бид нар орчуулад унших болно. Бид нар сургалтуудыг хийх болно. Бид нар гэрчлэлүүдийг ярих болно. Та нараас энэ төлөө залбирах хэрэгтэй. Энэ юу болж байгааг санаа тавих хэрэгтэй. Биднэрт боломжгүй юм шиг харагдчихсан. Одоо бол үнэндээ л айгүй боломжтой харагдаж байгаа. Цөмрө басъя. Дараагийн бүтээл сайдраас бид нар ариун сүнсний ажиллагаануудыг илүү тодор харах болно. За бид хонгол дотор бид нар өөрсдийн хүчээр, өөрсдийн чадвараар юу ч хийхгүй, хийж болдгүй газар. Харин бүх юм түүний сүнсний хүчээр байх болно. Бүх юм түүний сүнсний хүч чадлаар хийгдэх болно. Зөвхөн тэр ариун сүнс бидэнд эрх мэдлийг зааж өгнө. Зөвхөн тэр ариун сүнс бидний дотор дүүрэн байж аж бидний дотор тослогоо өгөгдөн. Бидний дотор тослогоо суулгагдана. Зөвхөн тэр ариун сүнс бидний дотор бурхны нэгүслүүдийг байршуулж өгнө. Зөвхөн тэр ариун сүнс бидэнд бэлэг авьяасуудыг өгнө. Хүн болгонд хэмжээгээр нь хэл авьяасуудыг бидэнд өгнө. Тэр бидэнд ярих хэл авьяасыг өгнө. Тэр бидэнд тушаах хэл авьяасыг өгнө. Тэр бидэнд биш үзүүлэх бэлэг авьяасыг өгнө. Тэр бидэнд үйлдэх бэлэг авьяасыг өгнө. Эдгэх, чөлөөлөх, гайхамшгуудыг үлдэх тэр бэлэг авьяасыг өгнө. Тэр бидэнд сүнснүүдийг ялгах тэр мэрэгэн ухаан, ялгах чадваруудыг өгнө. Ариун сүнснээс өөр хийж өгөхгүй. Ариун сүнс биднээсийг замчлах болно. Ариун сүнс биднээсийг удирдах болно. Ариун сүнс биднийг заах болно. Тэр биднийг сургах болно. Тэр биднийг хэлбэржүүлэх болно. Тэр бидэнд ухааныг өгөх болно. Тэр биднээсийг мэрэгэн ухаанаар хангах болно. Халелуя, ариун сүнс. Ариун сүнс таттай морилготой. Хатан сүнс таттай морилготой ариун сүнс. Таны ажиллагаа хүсэж байна. Таны ажиллагаа хүсэж байна. Та биднийг авч яваач. Та биднийг авч яваач. Хүний хүчээр биш, хүний чадлаар биш. Таны хүчээр. Халелуя. Тэм учраас ариун сүнсээ үнэхээр тавтай морилготой. Бидний амьдрал 100, 200, 300 дахин их хүчээр ажиллана. Бидний явж үзээгүй өндөрлгүүдээр биднийг дагуулах болно. Биднийг эцгийн минь өндөр бодлууд дээр авчиж өгнө. Биднийг эцгийн минь халуун хүслүүд дээр, халуун зүтгэлүүд дээр нь өргөж авчиж өгөөр ариун сүнсээ. Бид нар уруудахгүй харин улам өксөх болно. Талент харж байгаа тусгашгүй таны алдрыг харах болно бид нар. Халелуя. Үнэхээр таны хүсэл биелээ олж таны хаанчлал энэ газар ирэх болтугай. Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. Халелуя. Исаяс тэр яслыг үзэж явах нэг зүйлийг харж байсан. Тэр ажлаа өгж байгаа ерөнхийлөгчийн тэр явж байгаа байдал эдрийг харж байлаа. Хүмүүсийн түүний явалтанд хандж байгаа хандлага энэ төр. Тэгээ хүн муу ихэлсэн байж болно. Муу явсан ч байж болно. Харин сайн дуусгах гэдэг бол үнэндээ л бас их сайхан юм байна л ш. Тэгэхээр бид нар сайн ихэлсэн, сайн явна, сайн дуусгах бол бид нар шилдгийг л хүсэж байгаа ш. Бурхан та нарыг өрөг.